Сайн байна уу юм? За нас өдөр хэдвэ? Хэдэ? 84-тэй. Хаа урж вэ? Энд яахан ногоо авах гэж явж юм нэг. Ногоо авахгүй явж байна. Миний хүү би хүүгээ танихгүй. Та намайг танихгүй юм зүгээр. Хаана амьдардаг та? Би нүхэн автобусууд наартаг. Артал амьдардаг юм уу? Тийм замгуурын баг. Хоолныхоо үнсийг бэлтгэхгүй явж байгаа юм уу? Тийм миний хүн яг ногоо авах юм. Ногоо авъя. Өгөх нь ахуусаа илүү гээд ерөөлтөө байдаг нэвтрүүлэг хийж байгаа юм аа. Яаж юм яаж? Зүгээр юм аа. Хоол хүнсэндээ хэрэглэр юм аа. Зүгээр юм ээ. Талхаа өдөр. За баярлалаа юм зүгээр. Санаа зовлтгүй. За та хоолны ганц хоногийн мах ч гэсэн аваарай заа юу. Цааш нь далд ич. Юу түрэн буйн дүмний уйн сайхан байна минийх. Хайчуу юм цааш нь нэгээрээ. За минийх. За хүүгийн минь. Гэрүүл амбул хэдүүлээ дээ. Би нэг зэхүү тэгээ байдаг. Хоёулах нь байд юм уу? Залуу тэгээ тэр хүүтгэхгүй маа хүмүүнд ганцаараа голдууд байж. Ганцаараа нүүрс түлээ мүлээ байгаа юу? Байгаа минийх. Тэтгэврээр би нүүрс авчихсан. Нэг хүү нэг тэр лагерт байдаг жаа жоохон мод өгчих юм минийх. За. Тэтгэвэр хэдийг авч байна? 251. Ямар ажил хийдэг байсан та? Би хүмүүнээ 70 насаа юу ясаа минийх. Мал дээр өнгөрсөн. Малчин айл нутгийн. Тэгээд би 79 онд ирээд политехникийн сургуульд цувцсны үлгүүр дээр ажиллаж байгаа пенсэндээ гараад. За. Одоо намайг политехникийн сургууль их анхудуудаа сургуулахаар авдаг, хүндэлдэг. За. Тийм байна минийх. Төрийн буйнда би сайхан юм бол дутх юм алга минийх. Гэр чи яг хаана гэдгийг? Минийх манай гэр одоо энэ буудлын хойдол юм уу? Одоо энэ автобус өөдөөс яг гахаан баргийн тэр эцсийн буудлын харагдсан. За эмэм нь одоо даах болоо би танд энэ юм уу юу энэ? Зүгээрээ. Сайхан сүйтэй цай чанж уугаарай. Зүгээр юм ээ. Сүйтэй цай тэгээ аарц будаа гурил энэ борцог боо гэдээ байгаа заа юу? Ямар юм хайр. Зүгээр юм ээ зүгээр. Хүн баярлуулж байгаа зүгээр юм ээ. Олон хүмүүсийн сэтгэл шингэсэн юм байгаа. Ямар даах уу та? Даан минь. Зүгээр үү? Хөдөн гайгүй яваад байна. За одоо гэрлүүг очиж та наадгаа тавиад нэг ногооны авсан дээр баха. Эндээс нэг жоохон байцаа авна. Даах уу наа чи хүнд байгаа зү. Яг уу. Би одоо энийг өөрөө дахиад тантай явна гэж удлаалах гэдэг юм. За маа. Эрүүлийг уртуудаа наслаараа заа юу. Эмээ чи нэг тэгэл юм бүчээд байдаг юм. Бүчээд байдаг. Гараад. Яг үгүй хүмүүс юу гад төрийнхаа зүтэн залбираад түүнийхээ сэтгэл цагаан багасгээд ингэж явдаг юм минийх. Тэрний муу юм ба. Хэн билээ таны нэр алдар? Би хатрын цэвэнж өгдөг. За хэдэн настай вэ? 84. 84 настай гэж байна. Ануухан байна, сайхан байна. Одоо 85 хүрэх гэдэг. За уртуудаа наслаар юм баяртай. Миний хүүхэн дээ таатаанд юм. За баярлалаа юм. Олон хүний сэтгэл шингэсэн юм байгаа. За. Хүүгийн минь таа. За баярлалаа юм. Болгоомжтой өрөө. Энийг давхарлчих юм. Хүүтэй хүүе. Миний хүүхэн үйлчлэх юм. Онцтой юм болсон. За баяртай юм. Уртуудаа наслаарай. За би явлаа дахиад өөр хүмүүс баярлуулна. Ямар ч хариа байхгүй. Зүгээр та чинь залуу цаг насанда хийж бүтээх уус орондоо хийж бүтээх юм хийгээд бүтээцсэн. Одоо жаргах насан шүү дээ. Тийм ээ. Би нэгдлийн мандаад хүн галзчихсан өөрөө суурмаад штэ. Тэгээд одоо нэгдлийн мандаа шимжсэн. Тэгээ хот дээрээ би чинь мандаа хувид гахад авчихсан гүйлээ. Одоо яах вэ? Тэгээд одоо нэг яхан зүйл байна хүүхдэн нэг зэхүүн хүүтэй. За яг хүн тэгээд нэг ойлгох байлгүйдээ тэгээд тийм ээ. За үйл хүүтэн болж дулаан уцалж байгаа битээ гарч орж байгаа заа юу. За эрүүлийнхөөгөр юм баяртай. За
За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн минь төргий нөгөө түрүү жилийн яг энэ өдөр шонхор зах дээр нөгөө гинтийн хүмүүс баярлуулаа явж хахад нэгэн буураа байсан. Тэгээд энэ бичлэгийг бол маш олон хүмүүс үзсэн байгаа. За ерөнхийдөө бол баг давхарцсан тоогоор баг сая гаруй хүн үзсэн байсан. Тэгээд энэ эмээгийн хамгийн гол нь өөрөө гинтийн байдлаар таарад би тэгээд нэг 10,000 төгрөгөө тэгээд нэг жоохон идэж уух юм өгж ийсэн. Тэгэхэд энэ эмээ маань маш их сэтгэл нь хөдлөөд маш их өрөөл хилээд айгуу сэтгэл ханамжтай. Тэгээд энэ олон одоо миний хувьд бол маш олон хүн баярлуулсан. Гэтэл энэ эмээ бол бүр үнэхээр хүний сэтгэл маш их хүрсэн. Тэгээд дээрээс нь энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн сэтгэл маш их хүрсэн учраас энэ жил эмээг бүр хайсаар хагаад оллоо. Тэгээд яг гэрийнх нь үгэнд ирсэн байна. Өөрт нь хилэг байгаа шууд орох гээд байгаа. Гинтийн сюрприз барих гээд. Ерөнхийдөө өчигдөр уржигдөр бол би нөгөө олж өгсөн хүнтэй цуг уцаар эмээтэй ярьсан. Намаа өнөөдөр бол ерөнхийдөө ирнэгээ мэдж байгаа. Тэгээ ороод яг хэрхэн ямар хөө амьдарч чаад бага байдалтай танилцээ. Эмээ бол нэг амбар дотор л амьдардаг гэсэн. Энэ амбарын манд засаад өгчөөрэй гуугаад байсан. Гэр би уул амхандаас гэр бэлгэлчих гэсэн чинь гэр авахгүй, гэр хэрэггүй. Амбарын манд засаад өгчих гээд ингээ аягүй шудраг шулуух ярьсан. Тэгээд бас отхон сүрэн гэж нэг эмхтэй эмээд маань гутал бэлгэлсэн байгаа. Тэгээ энэ гутлыг нь аваад за би өөрөө нэг гурил будааны юм аваад ингээ орох гэж байна. За эмээ сайн уу? За хүү юу хоошур хийгээ сууж байгаа та чи. Оо за намаа ирнэ гэдэг. Оо яа за. За. Зүгээр за. За сайн байна уу? За сайн сууж юу? Ми сайн миний гоймэн сайхан амдраа. Сайн сууж байна. Яг хөө чи. За та тэгэл дандаа миний үсийг хэлэх юм аа. За хоёлаа гоё хүмүүстэй ярина. Юу хөөрхи гойнаа. Миний хүүгэн явна. За хүүгээ. За. Хүүгээ хоошруулж байгаа. Надад хоошур хийж байгаа юм уу? Өчигдөр нөгөө уржигдөр ирнэгээ хэлсэн чинь үү? Наад миний хүүгээ. За манай эмээ. Түрүү жил битээр эмээ хүүгээ нүдний харамуутай танихгүй байгаа шүү дээ. Танихгүй байгаа. Түрүү жил хоёулаа таарсан штэ нөгөө шонхор зах дээр. Энэ чинь нүдний харам, ойрын харамууд. За миний хүүгээ цаа сууж санаа зовлтгоо. Хүүгээ цаа. Ингээд та одоо энд ингээ амьдарч байгаа юм уу? Тийм ээ миний хүү. Зээ хүүтэйгээ. За ямар ч сан би юу юм бэ? Миний хүү. Миний хүү яасан юм аа. Өгөө миний хүү. Эмээ юу вэ? Миний хүү яа. Шорт юу вэ? Энэ отон сүрэн гэж хүн танд энэ гоё гутал бэлгэлсэн. Буйнаа дээ. Тэр ямар хүн байгаа гоё энэ отон сүрэн гэж нэг хүн. Эмээ гутал нэхэж байгаа шүү дээ. Тэг гутал нэ та надад гутал байна уу? Харин чи энэ хоёул гутлаа шүү солио өсч таарах нь уу? Танаа энэ юм аа. Хүн гутлын тайлах хэлээ. Нааш хөлөө. Опа. За. За миний хөө. Гоё нэг тос өгсөн байсан нэг нуруу үе өвчний тос. Миний хөө тийчин сайн үе өвчнийх. Энэ өвдөг. Өвдөг. За. Энэ яах байгаа юм. Таарах уу? Нот. Эмээ ч нэг махан муудаад. За эмээ маань түрүү жил 84-өөс энэ жил 85-таа болсон уу? 85-таа. 85-таа. За. Орох нь уу? Эмээгийн шинаас энэ хороон дээр нэг жоохон дарагдаад байгаа. Орох нь уу эмээ? Орно миний эмээ өмч чадахгүй. Айда босох юм уу? Босоод үзэх үү? Буйнаа. Айгуу өрхийн хараа хоошур хийцэн сууж шээ. Миний хүүдээ хийж. Хүүдээ тань хоошур. За. Ой миний эмээ өмч чадахгүй болох юм байна за тий. Орцсон уу? Хөл нь орсон уу? Өмч. Манай эмээ хөл нь орсон уу? Даач. Орцсон уу? Таарч гин үү? Таарч. Яг уу? Таарч миний. Эмээ ч махан орогдаад одоо хөл мөрөн юм мах. За нөгөө гутлаа өмсчихээ. За тэгээ. За. Миний хөл буйн даяга
Оо би бүгдээ явах. Идчихгүй юм аа. Монголын төмөө одны. Яа хөө. Төмөө одны буян, төрийн буян тийм ээ. Төрийн Та ч буян. одоо хөөрхөн эмээгээд нэртэй болсон шүү дээ. Гадаа намайг одоо захруу орохоор хөөрхөн юм ороод яа хөөрхнөө залдчихтэй гэдэг. Одоо орно. Жохон бариад байна уу? Аа зав. Имийн өөр гарч ирэн. Яа, манай эмээ гой хөтөлтэй. Улгуурын хатаад байхгүй. Та хүүдээ нэг юу яа. Сайн хийгээд. Одоо дурнаа минийх. Имэн бүр дандаа ингэж хөө. Гой сэтгэл хөдлөд байна эмээгээ. Яа хөө. Имээ чи яах вэ? Төрийнхөө сүлтэн төмөөлөндө залбираад. Та миний хусуугаад цай хийн миний. Одоо энийг Цай хийн. тэгээд одоо энэ төр боо энэ юм байгаа заа юу. Баба сайхан Ахмадын баяраар миний хөө юу сайд нэг зүгсэн сайд миний хусуугаад тэгээд хуушуурны. За. Имэн бүр гарынхаа хуушуурыг хүүдээ. За. Энэ гурил будаа тос будаа юм уу гом момон гэдэг юм байна. Энийг яас их юм. За энэ дээр байж. Энэ яг минь винаа дээр. За сайхан ярин даа шир юм суу. За. Эндэрсэн. За эмээ сонь сайхан юу вэ? Амьдрал ямар вэ? Амьдрал миний хөө яг түүнийхээ үеинд одоо бутах юм уу амьдрч юм. Энэ юу л энэ яхан хүүтэн байдаг яг тэ энийг одоо тэгээд хүүхэд юу дулаад энийг яа дулаад вэ? Тэр өөр байшин хойтол болох. Ийм жижигхэн байшин. Тэгээ юу юм? Шаврын жахан унаа жахан хүүтэн гал түлээд юм авчдаг юм уу? Түл одоо энийг нүүрс түлээ хэрэг. нүүрс өгмөр байна. Багхгүй нөө. Нүүрс өгөхгүй хооронд дижээд өгөөд эн чинь үүсэнд дийдгүй тэгээ тэр нь яндагаар пакэж унаад. Хүн түрүү жил танд нэг жоохон идэж жоох нэг 10,000 төгсөн шүү дээ. Тий. Тэгвэл одоо би танд ийм их мөнгө өгнө. Яах нь яаж байгаа юм бэ? За энэ бол одоо энэ чинь мөнгө юм болгон үнэтэй болоод хэцүү байна. 680,000 төгрөг байгаа энд. Ийм үнэ. Энэ 680,000 төгрөг. Эмээгийн маань 3 сарын цалин тэтгэвэр гэсэн үг. 3 сарын тэтгэвэр. Энийг бол нөгөө Facebook найзууд өчигдөр би Facebook найзуудаа пост бичээд тэгээд маш олон хүмүүс ингээд 5-10 гэж одоо цуглуулсаар хагаад ингээд эмээд маань 680,000 төгрөг цугласан байна. Энийг би эмээдээ одоо бэлгэлэн тэгээд эмээ маань эндээс нүүрс түлээг аавна. Тэ? Тийм. Заамаа. За буян заяа. 3 сарын тэтгэврийн мөнгө. Гоо шоёж ийнэ. Энэ хүмүүст баярлаа гэж хэлээр эмээ. За энэ төр төмнийхээ буянд би сайхан байна. Төмөө одны үүснүүдэд сэтгэлэн дагаан байхулгаар. Эмээний хүү яасан мөнгө. Эмээс нь тэтгэврээр нүүс авчихдаг. Энд хүү чинь ажил байхгүй тэгээ миний хүү эмээгийнхаа тэтгэврээр тэгээд болдгоо. Зээх үү нөө. Тэгээд хоёр ч одоо сарын 200,000 төгрөг хоёулаа амьдраад байгаа юм уу? Гүй зэрэг болдгоо. Тэгээд зээх үү нь бас ажил төрөл уул нийтэнд юм хийгээд халтур хийгээд идэв гэсэн. Готлогоо энэ. Боо тэгээд одоо тогтмол ажилгүй болохоор ямар хийх багтай юм. Тэний хүү яаж их мөнгө. Зүгээр. Одоо ингээ эмээ тэтгэврээр нүүс авчихсан. Бид нэг 2 хууртар нүүс төлдөг. Тэгсэн чинь одоо энэ жил энийг энэ дээр нь угаартай ирсэн. Нөгөө нэг нүүрсээ төлж чадах юм ш. Нөгөө дагууд нүүрс гэдэг. Тэг хүү хийж чад явсан. Гүд миний хүү ингээд тэгтэр одоо та юм гуугаад нэг манай том хүүс хайшиж. Тэгэхээр яг уумрлаа юм. Эмээ нь одоо нэг юм буянтай хүү тэгээ та Уучин баха. Тийм уучин. Түрүүжил. За буюу гүмний хүүд энэ юм гуугаагүй та надаас юу ч гоогүй би зүгээр өөрөө сэтгэлээр энэ Facebook найзуудынхаа хүмүүстэй нийлээд ингээд тань туслахаар ингээд ирж байгаа. За миний хүү хуушураа. За та чи өөрөө их буянтай хүн шүү дээ. Яагаад тэгэхээр таныг ч одоо сая гарan хүн үзээ та хоёрын тэр нэвтрүүлгийг тэгээд маш олон хүмүүс таныг хөөрхөн имээгээд тань туслах гэж маш олон хүмүүс туслахаар хүн болгон надад одоо сайн байна. Одоо би имээ чинь энэ одоо 90 онд уугаад одоо ингээд юу олон жил болж ийм хүн. Энд үү? Тэгээ энэ. За. Тэгээ одоо хашаа нь бол таны өөрийн нэр дээр өгшөө юу? Миний тэр хүүгийн нэр би яасан юм бэ? Миний хүү тэр жил уг нь хамтраад эзэмшсэн юм хүү би авсан газар. Тэгсэн чинь тэр жил би нэг ганц өрөө байрны өргөдлийн өгвөө. За. 10 он. Тэгтээ би хүүгийн нэр дээр болгосон чи одоо энэ хүүгийн нэр дээр болохоор нэг жаахан хэцүү байна. Тийм үү. Эмээ хавраас эмээ ер нь байранд орвол ямар. Хавраас нэг байр бодороо миний хүү. Бодороо.
Би юу? Нэг ганцруу байр. Яа. Би одоо За нөхдөөдөө сонсдог юм ганц өөрөө байр захиалж шүү. За миний хөө би 10 онд нэг өргөдлөгөө тэгээ хүүхэн нэг дээр энэ газараа болгоод тэгээд одоо энэ 18 онд бас нэг өргөдлөө өгчөөд байсан. Одоо энэ Чингэлтэй дүүргдээ миний өргөдлөө байж байгаа. Эмээд бол нэг өрөө байр бол хангалттай шүү дээ. Одоо надад нэг өрөө байр өгөх ер нь болцсон доо. Болцсон. Одоо энэ хавраас магадгүй хоёр жижиг зүгээр. Миний хүү дэм жижиг нэг өөр мэдүү. За. За. Тэгэхээр энэ чинь төлөхгүй нэг ганцаараа байранд орчууд энэ намраад ахвам. Энэ нас өндөр болтлоо миний хүү одоо тэгээ юу гомгоо төлнөл нэгээл одоо ингэ галаа төлнөл нэгээл бас. Тэгээ манай эмээ мундгаа тэр хүмүүсээс юм гуугаад байсан юм баггүй өөрөө ингээд тэтгэврээ бодгоод өчигдөр миний 60 гарт одоо тэтгэвэр гарсан нэг хүү байд юм да хамгийн том хүү. Тэгээд дэнжим гот өгдөн төсөн өчигдөр утсаар ээжээ зовоод хэрэггүй гэсэн чинь харин юугаад юм гуугаад байгаа юм гэж чинь. Тэгэхээр маах өөр мэрлээ миний хүү. Том хүн загин жагнсан уу? Юм гуугаагүй том хүн юм гуугаагүй гэж хэлээ. За ингээд өнөө өдрийн дэнс нэвтрүүлэг чадлаараа бас маш олон монголчуудад тусалдаг. Энэ удаа түрүү жил нөгөө эмээтэйгээ шонхор зах дээр явж байгаа таарад. Тэр нэвтрүүлгийг бол сая гаруй хүн ингээд үзсэн байсан. Тэгээд эмээд туслая гэсэн маш олон хүмүүс хандсан. Тэгээд баг байшин гэж яхаар ер нь байр аваад өгчүүл яасан бэ гэсэн маш олон хүмүүс хандсан учраас ингээд миний бивс зорж ирээд ингээ эмээтэй уулзаад яг бодит байдлыг газар дээрээс сурвалжлаад нэвтрүүлгээ бэлдэж байна. Тэгээ та бүхэн бас эмээд маань сэтгэлийн ханд үүргэр гэж үсэ. Тэгээ 50 37 29 05 43 эм туул гэсэн нэртэй хаа магны данс байгаа. Тэгээд 93 17 37 гэдэг дугаараас надтай холбогдож болно. Тэгээд буян буцаж ирэхдээ Адар Боромит тасгарна гэдэг үгээр нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд эмээдээ нэг өрөө байр бэлгэлэх аянг хэдүүлээ үргэлжлүүлье. Тэгээд эмээ маань өндөр 85 настай мөртлөө маш мундаг. Амнаас нь дандаа алт шиг сайхан үг урсж яадаг. Тэгээд эрүүл саруул хөнгөн шингэн их мундаг буураагаа. Тэгээд энэ эмээтэй бүгдээр хамтаа туслая гэж уриалж байна. Энэ бодлого сайн төлөв залбирч байдаг юм да. Өчигдөр настай. Тайсна орхон туул. сайн байна уу? За юуны өмнө боловсрал телевизээр одоо ийм сайхан гэгээлийг нэвтрүүлэг хийж байгаа хамт олон баярлалаа. Тэгээ мөнгийг бас ийм хонхоо хугацаанд бас бэлгэлж байгаа та хоёрт анхаад бас баярлалаа гэж. За өөрөө ч бол телевизээс салбар юм байна шүү дээ тий. Нөгөө өнөө худлын дийс. За тийм байна. Тий. Самбар тийм биш үү? Мөнгөд дуртай юм аа да. Мөнгөний бараагаар хүрээд ирэхийг бодоход өөр телевизээс гүн ирэхийг бодоход тий. За манай хоёрыг үнэн ярьж байгаа худлаа ярьж байгаа дийслэх гэдэг нөө. Нэр ганцхэд юу вэ нөө? Жаахан тийм сандраа. Ой аюу шөнө сандраад байна. Яг үннийг хэлэхэд. Уг нь сандрахгүй гэж үзсэн. За. Тэгсэн чи бүр сооноотой. За одоо мөнгө авахтаа одоо нэг зорилготой мөнгө авах гэж орж ирсэн л дээ. Одоо ярих юм бол түрүү жил би нөгөө өхөн ахаас илүү өрөөлтөйг нэвтрүүлэг хийж байгаад шонхор зах дээр явж байгаа нөгөө санамсаргүй байдлаар би хүмүүсийг баярлуулж явж байгаа нэг 84 настай эмээтэй таарсан. Тэгээд тэр эмээг тухайн үед нь баярлуулад би нэг тортой юм бэлгэж өгчөөд 10,000 төгрөг тэр эмээ битүү биеийг танихгүй. Тэгээд тэр эмээ маань одоо маш их баярлаа. Төрийн сүлд өршөө, төмөн олны минь буян заяа гэдэг айгүй гоё ерөөл хэлээ. Тэгээд нэвтрүүлэг бараг давхцсан доор сая гаруй үзсэн. Тэгээд монголчууд маань тэр эмээг олооч дахиж уулзаач гэсэн. Би сая хайсараад сая 10 сард олж аваад Юу ямар сандартай. тэгээ өөрөөсөө мөнгө гаргах гэж хийцээ байгаа. За энэ чи ороод мөнгө авч байгаа. Тэгээ баярлалаа читэй гэж бодож байгаа. Хоёул тулнаа дараа. За цаг явуулах. Тэгээ яаж ийна гэдэг. Тэгээ яг хонцгоор эмээтэй уулзаад эмээ маань жоохон хэцүү амьдралтай ард түмнээсээ хандсан босгоод 13 сая төгрөг босгоцсон. Нэг өрөө байранд оруулах гад хичээж байна. Тэгээд энд яалч орж ир гэж шийдсэн.
За сайн үсэх нь болтугай. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн дүрэн байгаа. Мэдээ зөв чиний хийж байгаа явж байгаа юм чинь бас. Яг ингээд олон хүн үзээд энэ чиний хийж байгаа энэ үйлс чинь тусдын болоод нэмэр олно гэдэгт би эргэлзэхгүй байна. Ерөнхийдөө дөрвийн хувьд бол заавал инээлэг жижиг мөнгөтэй гарна. За амжилт цаг явлаа. Нөгөө юу нэг манай нэг 70 гарсан нэг хамаат ах байдаг байхгүй. Тэгээд таксинд явж байсан чинь нэг хүн таксинд байсан юм л да зогсон. Тэгсэн чинь суусан чинь гадаад хүн байсан юм. Нөгөө 70 гарсан өгшин чинь нөгөө хэл мэдэхгүй. Тэгээ бүр гайхаад яг ингээл явж байсан чинь замын хоёр тийш ингээс салдаг уулзуур дээрсэн чинь нөгөө хөшмөн гайхаж ирсэн. Ишүү гэж асуусан. Чинь нөгөө юу гадаад нь аха баруун зүг рүү гэдэлсэн гинэ. За тэгвэл одоо нэг юу Зүрий тайвтай зөндөө цаг. Нэг манай нэг хамаатны дүү 10 жил чаачаа бүжиглж ирсэн мэлээ нэг партнер охинтойгоо. Тэгээд нөгөө бүжиг явсан чил охин нэг ийм ингэр юм өмссөн юм байна. Халаачтай. Тэгээд хоёулаа ингэж бүжиглж ирсэн мэлээ. Тэгэл бүжиглэл гэж мөн гараад ирсэн чинь мөмө. Ой чи ямар хэцүү юм бэ? За байна. Өөр ярих юм байгаа юу? Бараг жорны ганцыг л ярьчих шүү. Тэгээд нэг төлтөгөр 100 аваа буусан чи гоё штэ тий. Зааж эмээдээ 300 авчих хэрэгтэй байгаа маа гэж. Сайн төрнө уцаа харахгүй айгүй сандард юм байна. Чи одоо би бол сандардгүй л хүн тий. За уцаа хараа. Ясны тайзан дээр бас тиймэрхүү юмны гарч ирсэн шүү дээ. Хүн инээлэг мэд чи үнэхээр хэцүү. Манай бас нэгнийх нь гарсан шүү дээ. Гэсэн чинь. Гэ урдаас Манай тоглолтын дээр бас нэг гараад гэсэн шууд ингээд далд хийцтэй. Шууд нэг хацаад юм хийж байгаа юм шиг нэ. Царайд юу ч болдог аяг төлөвөрөө үжиглээ. За юу. За гонцгойлоо. За цаг. Нэг бага ингээ багш манай хамаатны ахич байна. Тэгээд хүүхдүүдийн нэгдүгээр ингээд өсөг холбуулж уншуулах гал уншуулсан чинь шатар гэдэг үг гараад нэг хүүг ингээд уншиж чинь за уншаарай минь хөө гэсэн чинь ишаша гэсэн чинь багш нь яасан бэ уншилтаа холболдоо гэсэн чинь ишаша тэгээд холбооч гэсэн чинь даам гэсэн юм. Тэнгүүд сая нэг хоёр залуу ингээд яг нэг жоохон шоудчаал явж байгаа л таксид ингээд суугаад явсан юм байна л да. Тэгээ хоёулаа таксид сууж явчаал нэг газар аягүй ойрхон зорьсон чинь 20 сая төгрөг гэсэн юм. Тэгсэн чинь юу яриад ийм ойрхон газар яагаад 20 сая төгрөг гэсэн чинь 20 гэсэн байна. Угаа 20 гэсэн ингээд шууд 20 гэсэн тэгсэн чинь нөгөө хоёр чинь амар за одоохон амьд цадах гэсэн ингээд гарч унтдаг цугтаац юм байна л да. Цугтаагаад нэг байшингийн болноос зогсож байгаа нөгөө таксигаа ингээд харсан чинь хамаг гэрэл мэрэл насаалтаа зогсоол байсан. Бараг 30 минут энэ ямар сонио явдгүй гараа гэсэн. Очиж гайхаад очисон чинь дугаар нь чинь өөрийнх нь машин байсан байна гинэ. Тэр нэг за баярлалаа. Ойлгосонгүй яасан гинэ. Сандраад ерөөсөө ойлгомжтой. Би ер нь ярих хөдөлгөөн биш. Хэцүү юм. Яа өөрийнхөө такси яасан гинэ. Уу яг өөрийнхөө машиныг дуудлагын жолооч дуудсан гэдэг үгээ мартчихжээ хэлэхээ. Тэгээ нэг такси жолооч дуудчаад өөрөө зүхтаацсан байсан. Эмээд хэдэн төгрөг өстэй байгаа юм бол өгч туслая гэж бодсон. Үгүй яг нэг өрөө байр аваад өчий гэсэн л ард түмний хүсэлтээр явж байгаа. Тэгээд хандваа. Тэгээ 13 сая төгрөг цуглдсан. Тэгээ амхандаа нэмэх санаатай л зориглол өгсөн. Эмээгийн 3 сая нэт шоуны хамт олноос бид гурав цаанхаа шүүгч Маягмагна шүүгч бүдүүр нэг 100 мянган төгрөг эмээгийн өнд хандуулъя. За маш баярлалаа. 300 мянган зас эмээгийн баярлалаа. орж ирсэн зоригч үнлий сайхан нэвтрүүлэг хийдэг сайхан уран бүтээлч чамд амжилт хүсье. Эмээгийн нас руу яг хийгээрэй. За ямар ч хөөрхөн юм маань 300 мянган төгрөг нэмлээ. Тэгээ дансных нь мөн 14 сая 753 мянган төгрөг боллоо. За баярлалаа. Селфичгүй. Эмээд үзүүлээ. За эмээдээ үзүүлээ селфи хийгнэ. Урлагийн дотроос хүн инээлэх урлаг гэдэг чинь хамгийн хэцүү байдаг. Биеэр мэдэрлээ. Тэгээд орсон зорилго маань бол хөөрхөн юмэд
нэг өрөө байртаа болох зорилгоор орсон. Тэгээ би өөрөө бол чадсангүй. Гэвч 3 жүжигчин маань бас эмээгээ дэмжиж хувь хувийн зүгээс 100 мянган төгрөг хандуулаад ингээ 300 мянган төгрөг өгсөнд маш их баярлалаа. Хүүхдийг нэг байранд оруулах аян үргэлжлэж ингээд таах дөрөөс ядуу хүүхэд болоод ирэхэд бид болж шоо. За ингээд даваа өртөө ингээд наран тонцохтэй. За ихэд бидэн болж чинь тэгээд ихтэйгүй байсан чинь ингээ хараа хандж өгсөн. Ихтэйгүй байсан чинь ингээ хандж өгсөн хараа харж байна. За хүүхдийг нэг За баярлалаа хаа. За сайн байцгаана уу та бүхэн өдрийн хүргэе. Тэгээд би өнөөдөр хэсэг дэвтрүүдийг хөтлөх шалтгаан тулж байгаа. Тэгээд ерөнхийдөө үүд одоо хүүхдийн цагаас монголчууд нийгмийн бие тусгай ядсан зүйлсээ тусгай тэгээд хамгийн үйл ажиллагааг за юу нэг агуулж Facebook-оор одоо лайв тарах гэдэг энэ бол аюул том уран байдаг. Одоо үзэж байгаа хүмүүс нөгөө алга таш маш сайхан байна. Боо шүү дээ. Аюул сайхан YouTube дадаг биш тохиол байна. Яа. Бүрээ үзүүлээс дадаг шүү. За ингээ эмээгийн байшинд сэтгэлтэй сайхан залуучууд энд эндээс цуглаад эмээгийн маань байшинг буулгалцаад модын буулгалцаад өглөө. Энэ сайхан залуучуудын ажил үйлс нь өдөр бүтэмжтэй авах болтугай. Баярлалаа та нартай. За эмээгийн байшин ингээд суурай тавхаа бэлдэж байна да. Ингээ 8 хэмжээтэй ийм сайхан дүнзэн торхтой байшин. За ихч юу зөвөрлээд байна? Амар нөө. Цэвэрлэлийн ерөөсөө баг хэдэн жил болсон байна уу? Өмнөхий өвчин настай хүн яаж цэвэрлэх вэ? Хүүхдүүд нэр цэвэрлээ ерөөсөө хийдэг үү? Амар нөө. За манай нэгч мөн хөвсгөлөөс байшин барих гэж ирсэн. Тэгээ эмээ тань болж байгаа. Гэрийн цэвэрлсэн чинь зүгээр хэдэн жилийн аимшигтай юм болж ингээл хамаг одоо уулга алдаа сууж ин да. Тэгээ ийм байшинд ээжигээ ингээд орхичоо түр хүүхдүүд ингээ байждаг. Ямар ч яасан ч сонин хорвоо дээ тэгэхэд. За тэгээ арт түмний маань сайхан сэтгэлээр ямар ч хөвсгөлөөс дүнзэн дурах маань ирсэн ингээд баригдаж эхэллээ. Тэр хувцас шалдлаад байгаа нөхөр. Шалландаа өгдлээ штэ чи одоо гоцгүй. За нэгэн сайн санаатай залуу эмээгийн байшин хундаам зүтгэх 50 хилийн 20 ширхэг шуудаа цемент бэлгэлэхээр ирж байна. Баярлалаа. Тэгээд ийм сайхан эмээдээ хандвар ингээд ард түмэн маань туслаад чадхатахаараа. За ингээд эмээгийн маань хундаам одоо ингээд зүтгэх. Өчигдөр байхаа хайргаа аваад ирсэн юм те. Өчигдөр бас нэг залуу портер хайрга өгсөн. За баярлалаа. Шууд газар дээр баримтчаад явж байгаа шүү дээ. За ийм сайхан. Хэн блэ?
Ингээ ийм сайхан цэм бэлгэлж байна да юм ээ. Цэм тасарсан байгаа тий. Олдохгүй байлаа гадуур ирсэн. Эжингод 1 тонн цэм тусч байгаа шүү дээ тий. Ийм сайхан сэтгэлтэй ингээд. За эмээ маань ч одоо дутуу юмгүй боллоо доо. Хандлаа. Эмээсэн дэлгүүрлээ явсаа. Одоо ирэх бах. За удахгүй ингээ Афганд аль багч байгаа. Сайхан залуучууд ирээд эмээд маань туслаад ундаа цэцэхэд туслахаар илээ. Ингээ 3 сайхан залуу ирсэн байна. Ингээл дэмэрээ болж байна та манайх. За ингээ эмээгийн байшин салхивч вент технологи компани хамт олон баярлалаа. Тэгээ ийм байшаа ирээд цементийн цутгаад ашиг нь бариад өгсөн. За эмээгийн байшин бол ингээ шуун уран босцсон байж байна. За энэ манай найзууд ингээ хашааг нь сайхан хийлгэж цагаад хашааг нь авдий. Сайхан хашаатай боллоо. Хаалганы юм болж байгаа. Гүйдэг хаалга гэж байна. За ингээд энэ хамт олонд маш их баярлалаа. Оюун буцаж ирэхдээ бороо мэт тасгалдаг аа гэж. За ямар ч юм маань ийм сайхан хашаатай хаалгатай боллоо. Дотор тэр цаан байшин баригдж байна. Тун удахгүй эмээгээ баярлуулах хүч ойртож байна. 2020 оны шин загвар 4K гэдэг одоо их л тасарсан сайхан телевизэр бэлгэлсэн компани залуу. Юу вэ танах? Манайх Төвшин Электроникс гэдэг бүх төрлийн зураг худалдааны дэлгүүр байгаа. 32-аас 65 инч ухаалаг 4K бүх төрлийн зураг худалдаалж байгаа юм дэлгүүр байгаа. Тэгээд эмээд сайн сэтгэл гаргаад эмээд одоо сэтгэл гаргаад энэ 32 инчийн зураг худалдаа бэлгэлж байгаа, хандилж байгаа. За баярлалаа танаа хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье. Ордлого цөм орлого хийх болтугай. Монголынхаа бүх монголчуудаа гоё 4K зурагтаар хангаарай гэж хүсье. За баярлалаа.
За энэ сайхан залуу маань ингээд нэмээд ингээд бүхэл бүтэн ийм хонь бэлгэлж байгаа. Тэгээ ийм сайхан сэтгэлтэй залууд маш их баярлалаа гэж хэлмээр. Хэн бэлээ нэр? Богон баяр. Зүгээр юу хийзээ үтсэн. Эмээгийн талаар мэдээлэл юм хийзээ хаа. Би анханаас нь үзсэн шүү. Анханаас нь одоо эмээтэй анх танилцчих үеэс хаваа. Динжимэг дээр явах үеэс аюу чи бүгдийг мэдсэн дээр. Тэгэл наашаа цаашаа би ч очиж чадахгүй юм чи тэгэл боломжоор өөрийнхөө боломж олцсон статус чинь. Байшин тэгвэл танд ч олцсон байгаа ба шүү дээ. Оо тийм. За маш их баярлалаа. Ажил үүснэ өдрөг багтгаа тэгээд бизнесээс өндөр амжилт хүсье. Махны бизнес хийдэм юм те. Ийм сайхан сэтгэлээр ингээм ийм сайхан бүтэн хонь. Одоо эмээ өтөр энэнийхээ бараг талаар нь ирсэн бүх хүмүүстээ хуушур хийж өгч чинь. Ингээ хоромгчоо зүгээр хуушураа хийн. За туслах бас ийм сайхан сэтгэлтэй хүмүүс ирсэн байна. Тэгээд Монголын ард ийм сайхан сэтгэлтэй зүгээр цэвэр эмээгийн одоо юу гэх ард түмний хандвар энэ бол зөвхөн цэвэр ард түмний хандвар эмээд маань босч байгаа байшин ард түмний сайхан сэтгэлээр босч байгаа. Хөрх юм одоо ч эмээгээс эмгээс ч байгаа. За юу эмээгийн маань энэ хөөрхөн байшинд нөгөө зургтныхын тавиур дээр болон энэ гэрт бас ийм гоё юм сүмнэр бэлгэлэхээр ингээд хусхан дэлгүүрийн хамт болон өөртөө ирсэн байна. Тэгээд маш сайхан сэтгэл өрхөндөр ард түмний одоо цэвэр ард түмний сэтгэлээр босч байгаа энэ байшинд бас эмээгийнхээ байшин дотор ийм сайхан сүмнэрүүд одоо бэлгэлэхээр ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За өөртөө танилцуулчихлаа. Юу хамт одоо байна. Эмээтэй зөвлөлтөөр ингээд сайхан сэтгэл үзүүлээс. Зөвчүүх юм. Билгүүд тусч юм шиг айгуух юм биш. Юу байна? Аль хүмүүс зүгээр харуул хийхгүй харуул тий. Задлчих. Билгийч угаасаа шууд задлагдаг үстэй. Хоёр цаа. Ийм хоёр цаан байна. За. Энэ өвчнөг амар задлаад яг вэ. За юу яа дөө? Ерөнхийдөө ингээ харуулчих. Тэгээд дотор угаасаа нөгөө сүмнэрийн тавихаар угийг авчих дөө. Энэ юу вэ? Ойлын биш юм уу? Хувцойхон мөн. Ийм хөөрхөө ойлын биш. Ой, цэцэг хийх үү? За. За нэг юмшиг тавьсныхын дараа. За танаа хамтад маш их баярлалаа. Тэ. Өөрөө бас бизнес хийдэг ийм монголчууд тэгээ ийм сайхан сэтгэлтэй. Ер нь бол тэгээд эмээд мань сэтгэлээрээ бүх юм айгүй сайхан байна. Би ч одоо бас баярлалаа. Айгүй яг нөгөө эмээгээ хараад бас өөчхөд бидний тагш. За хөөрхөн эмээгийн маань байшин ерөнхийдөө одоо бэлэн болох гээд эмээ маань эмнэлэг твтэж байгаа. Очиж одоо эмээгээ авна. Тэгээд яг одоо бол маш олон хүний бүрэлдэхүүнтэй ингээд эмээгийн байшингаа дуусгах гээд бид нэр ингээд маш их ажилтай байна. За үүнд ямар ч Whitewood гэдэг энэ тавилга угсралтын юм компани залуучууд бас ирсэн энэ шалыг нь яг одоо пакетийн шахаа зогсож байна. За энд хажууд болохоор Focus Home гэдэг бас тавилга үйлдвэрийн залуучууд эмээд маань ийм галтгооны иж бүрэн тавьдаг. Дээрээс нь зургтын бас ингээд тавьдаг. Санд ширээ хийж өгч чадвал бидний нөгөө нэш. За сайн байна уу? Сайн байна. За өөрийгөө танилцуулаад гяс яриараа. За би Focus Home компани маск авч. Авчих. Корона тунгийн дотор байхгүй. Focus Home компани ерөнхий менежер. Тэгээд хөөрхөн эмээ сайн үсээ аянд одоо нэгдэж эмээтэй гэрээ ил бүрэн тавьдаг манай компани зүгээс бэлгэлж байгаа. Манайх ч хэдэн он байгуулсан юм байна? Манайх одоо 3 жилийн өмнө байгуулсан. Тэгээд жилийн өмнөөс дэлгүүр нэгдэж байгаа. Тэгээд бүх төрлийн тавилга яадаг тийм? Бүх төрлийн гэр ахуй болон офис тэгээд цэцэрлэг сургууль За гой тавилга хийлгээг Focus Home гэх компанид хандаарай. Эмээд маань 100% үн төлбөргүй ийм гой тавилга хийж байна. За Монгол саатайхан бас байгаа юм. За энэ манай Монгол саат компанийнхаа эмээд маань бас сайн үлсийн аянд маань нэгдээд энэ 2020 оны загвар 4K UHD гэдэг телевизор болон Монгол саатын төхөөрөмжийг үн төлбөргүйгээр бэлгэлж байгаа. Энэ зургт нь хаана гэх гэлээ? Төвшин Electronics гэдэг компани байгаа. Төвшин Electronics-ийн зургтыг бэлгэлж байгаа. Монгол саат болохоор тусдаа байна. За Монгол саат юу вэ? Олон суугийн хэрэглэгчийн иж бүрдэл төхөөрөмж эмээдээ ингэж
шинэ байшинд нэг сөөдүүлэхээр бид нар ирсэн байгаа. Тий. Тэгээ чинь үн төлбөргүй. Тэгээд тэр сарын суур урамж юу вэ? Тийм. Сарын суур урамж бол Монгол садны төлөвч сарын суур урамж байхгүйгээр байхгүй байдаг. За би дахиад ярьчихдаг. Монгол садны төлөвч компани бол 2017 оноос хойш хэрэглэгч түмэндээ олон цугийн телевизийн үйлчилгээг сарын суур урамж авахгүйгээр хүргэж байгаа. Монгол эмээ маань Монгол сатын хэрэглэгч болох нэ. Үн төлбөргүйгээр үзлээ. Монгол улс даяар наа чи хэдэн суугтай байлаа? За өнөөдрийн байдлаар бол одоогийн байдлаар 103 сууг гарч байгаа. 103 суугийн дотоодын нэг 50 гаруй сууг, эцэн гадаадын сууг гарч байгаа. Үн төлбөргүйгээр. Шинээр хэрэглэгч болох хүмүүсээр энэ хөрөмжөө худалдаж аваад тэгэл нас турштай шахуу баг үнэгүй. Сарын суур урамжгүй. Сарын суур урамжгүйгээр үндсэн одоо багцаа үйлчлэгээгээ үн төлбөргүй үзээ явчихнаа гэсэн. Гоё сайхан юм. Тэгээ сарын суур урамжиг болохоор ч одоо тэгэл хүссэн суугаа үзэл өөртөө явчих юм. Тэгээд Монгол сатын ийм сайхан гэгээлэг үйлс мөн нэгдсэнд маш их баярлалаа. Тэгээ хөөрхөн имэдээ одоо аз жаргалыг хүсгээс гадна Монгол сатыг авч Монгол хүм айл өрх бүрт Монгол сат. Айгүй баярлалаа. За хоёул гадаа гараа энэ Хамар клубын залуучууд ирсэн байгаа. За энэ залуу бол манай байшингийн барьж өгч байгаа босс. Алей босс нэг жоох гяс нэг юм чи ажилтаа байгаа чи мэдэн. Гэхдээ нэг юм. За маск авч. За маск авч. За. Зүгээр ярих юм уу? Бити сандраад одоо ингэж эмээгийнхээ машин ингэж одоо ингэж дуусах талдаа харж байна да. Одоо баркадаж авчвал гээл дуусаад оруулахад бэлэн боллоо. Одоо тэгээ бүх тусалт тэмцэн хүмүүстэй бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Ганцхан миний юугаар бүтчих олон түмний сайхан сэтгэлийн үндсэн хэрэгж одоо босч ирж байгаа. Манай би босс гэж нэрлээд байгаа. Манай босс чи эмээгийнхээ байшин бүр хөвсгөлөөс бүр энэ дүнзэн довхыг нь хөвсгөлөөс авчирсан. Маш их сэтгэл гаргаж байгаа. Тэгээд яг үнэн ил тодор угаасаа хэлэхгүй бол хүмүүс чи янз янз юм яриад байгаа учраас ил тодор хэлнэ. Би тэр анх 25 сая гэд ярьж ирсэн тий. Байшингийн 25 сая гэж ярьж ирсэн. Тэгээд сүүлдээ эмээд гэд хэлсэн чинь эмээд маань тус болоод 25 сая төгрөгийнхөө үнэтэй байшинг 18 сая төгрөгөөр барьж байгаа. 18 сая төгрөгийг болоод би бол хүлээлгээд өгсөн. Битүүрийн дунд ямар наана цаана найраа майраа тийм өгч авалцах ханцуун доогоор өгч авалцах юм бол юу ч байхгүй гэдгийг хэлмээр байна. 18 сая авсан үнэн үстэй. Тэгээ бүх юм хийгээд 18 сая төгрөг эмээг мань ингээ байшин оруулаад дүүдээ маш их баярлалаа. Цаашдаа битүүр бас хамтраад маш олон үйлсээр хамтарч ажиллахаар болж байгаа. За энэ ахгүй. За хамгийн энэ байшингийн хамгийн гол одоо мурууг ийж одоо энэ байшинг босгож байгаа хүн маань энэ хүн байгаа. За ярээрэй. За би тийш хараа яриа. Сэтгэлээ хэлээч. Хөргийн ингээд бүтэн 7-8 хоног маш босоод байх. Бүтэн 7-8 хоног гав ганцаараа энэ байшин тэгээд за манай нөгөө босс ирээд оройдоо ирээд хийгээд энэ хоёр маань ингээд ерөнхийдөө энэ байшинг одоо бүтэн 10-аад хоног нухчихж ерөнхийдөө одоо өнөөдөр бол баярлах мөч ойртоод тий. Би жоохон шахацсан хурдлгээд нэлээ ажиллаа. За сэтгэлээ хэлээрэй. За шахаад ийдээ тэгээд биний я энэ төслийг гэсэн сэтгэл сүлээн жаргал цамаас эрийг гэсэн чи тийм зүйл байгаагүй маа бар нассан гэдэг хүн өтөрийг авчиж ажлын байр байна тэр очиг хүн дээр өтөр ирж хийгээд тэгээд одоо энэ дэг дуусгах чадаа сэтгэлэн дээр байна их мөртэйгээ зүг яваа гэдэг эхнэр оюун гэрэл намайг хол Ганбаатар гэдэг эхнэрийг оюун гэрэл гэдэг одоо энэ мог айлгаад явж байгаа шиг байна. Мог зүгээр сандрах юм байхгүй. Энэ ах маань эхнэртэйгээ гэргийтэйгээ хамт хоёулаа хөвсгөлөөс бүр зорин ирээд эмээгийн байшинд маань ингээд туслаад одоо бариад өгч. Тэгээд маш их баярлалаа. Одоо дараа дахиад олон айлууд байшин бариад энэ. За. За ингээд болцсон билүү. За хоёулаа гарын Хамар клубийнхэн тэгээс уулзаач. Эхнэр нь энэ байна. Алей. Гэ сэтгэлээлч. Бариад авлаа. За. За юу нөмн энэ завшааныг ашиглаад ээжтэй хайртай шүү гомдож исэн бод уучлаарай гэдэлчээ. Шууд тэгээ баяртай наа. За эмээдийн байшин барьж тусалж байгаа баяртай. Тий. За тэгээ ямар ч ийм сэтгэл гаргаад нөхөртөөгөө ингээд энэ эмээгийнхаа тэгтээ гоё гоос тээ өөр дараараа барьсан байшин настай хүн ороод амьдрал гэдэг. Тэр завшааныг ашиглаад газ ээжтэй хайртай гэж хэлээд сэргэлээ. Хайртай гэж нэр хэлж амжиг үл яваа шүү дээ. Тий. Хайртай харам. Нааша. За энэ залуу маань болохоор эмээд маань айгүй гоё. Алей орж харъя. Оръё. За энэ залуу маань энийг өргөчих шүү.
харуулч хоёлаа хүмүүс. За эмээд маань ийм гоё гэрлийг энэ залуу маань ингээ бэлгэлж байгаа. Тэгээ энэ гэрэл нь давуу тал нь юу гэхээр ингэдэг. За энд одоо буудан тавигдана. Тэнгүүд буудан тавигдахаар эмээ ингээд энэ on off гэсэн энэ товчоор зүгээр гэрлээ эндээс ингээ өдөрдөө унтраагаад асаагаад ингээд сууж байна. Тэгээ очиж босож асаах ямар шаардлагагүй. Ингээ ийм гоё гэрлийг юм өгжин гэдэг ийм сайхан ийм гоё гэрлийг өгсөн залууд бол маш их баярлаа гэж хэлмээр. За сэтгэлээ нэрээ. За тэгээд ингээд олон хүмүүс сайхан тустай нэр юу байж байгаа. Манай хавжуурны дэлгүүр MPY гэдэг дэлгүүр. Тэгээд эмээдээ зориулаад хавжуур бэлгэлж байгаа маа. За ажил үс өндөр амжилт. Баярлалаа. Өдөр болгон цөм орлох ингэрээ. За одоо гарын хаймар л очие. Оо. За энд нэг мундаг залуу хүрээд ирлээ. Чи говцовцаараа намайг буцаахаа ячих юм шүү. Хоёул өөр газар зогсон яа. Говцовцаараа буцахад нь шүү. Ослоод байгаа юм шиг ер нь бол. За манай миний мөн найз Даваа гэж одоо ийм сайхан Монгол сайхан залуу байна. Хил хуурын багш Монголд одоо Монголын өв соёл тийм ээ. Монголын язгуур урлыг дэлхийд гаргах маш ийм хүсэл зорилготой маш их олон зүйлийг хийж байгаа. Битүүр чинь эмээдээ зориулаад Нарантуул зах дээр манай Даваа маань очиж те тоглолт хийгээд битээр нэг 200 хэд цуглаа. 326. Тэгээ 326 мянган төгрөг цуглуулад бас эмээдээ хандуулсан энэ байшинд нь хандуулсан байгаа. Тэгээд Даваа манаас өнөөдөр энэ эмээгийнхаа байшингийн жаврыг үргээд хуур муур тоглож одоо өөрийнхөө авьяасаар эмээдээ бэлэг үлэхээр ингээд яригч мэрэгчээ тэрээд ирсэн байна. За миний сэтгэлээ. За тэгээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд эмээгийн одоо 11 сар тий. Тийш 11 сар. Нарантуул худлааны төв дээр бас нэг хандвийн тоглолт хийгээд бас хөөрхөн. Шууд хоёлоо гадаан зүгээр үүдэн зогсож байгаа танд авчих. Тэр өстө гоё ирсэн тий. Хамгийн гол нь нөгөө жоохон хүүхдүүд одоо тий бүх одоо хүмүүс л одоо 1000 төгрөг 500 төгрөг 100 төгрөг гэл ингээд цугласаар гадны хэдэн төгрөг цугласан. Тэгээд эмээдээ өгсөн. Тэгээд одоо энэ хаалган уу цонхон уу одоо миний мөнгө нь хаа нэ чиний мөнгө хаалга. Ер нь бол энэ байшин дотор шингэсэн байгаа. Модон дотор шингэсэн байгаа тийм. Даргаад авч 2-3 дүнс харагдаад байгаа шиг байна. За тэгээд өнөөдөр хүрээд ирлээ амлсан ёсоор найздаа амлсан. Тэгээд эмээгийнхээ байшинг одоо хүлээлгэж өгөхийн сайхан торгон мөч дээр бас сайхан үндэсний язгуур урлагийнхаа төрлүүдийг бас аялгаа өргөхөөр хүлцсэн ирсэн байна. Тэгээд өнөөдрийн дэнс нэвтрүүлэг яг бодит зүйлийг боддоор нь хилээд яриа зүгээр удлаа он тийм дүр гаргахгүй яг үннийг л хэлье. Нэг юм хэлэх гээд байна. Юу гэхээр Нарантуул зах дээр битүү чин тоглолт хийгээд байжсэн чинь нэгэн арх удаг нөхөр нэг дөрсгүү нөхөр битэрийн манай миний мөн найзын мастер хуур гэдэг одоо олон жил олон дэлхийгээр морин хуураа. Тий, дэлхийгээр тойрж явсан хамт явсан морин хуурыг нь хулгай хийгээд аваа явцсан байгаа. Тэгээд цагдаад өгсөн чинь нөгөө нөхөр баригдсан. Гэхдээ хуурыг нь олж чадаагүй. Тийм үү? Яасан. Цагдаа барьж аваад тэрнтэй чинь Нарантуул дээр арх удах байсан юм таарад. Тэгээд тэрийг авч явж жагаад Баянзүрх захын тэнд хоёр залууд 25,000-аар зарсан. 25,000. 1 сая төгрөгийн хуурыг 25,000-аар зарсан. Тэгээ энэ дашрамд хэлэхэд тэр 25,000-аар авсан залуучууд байвал миний найзын одоо ийм сайхан үйлсэд ингээд сэтгэлээ зориулж байгаа найзын маань хуурыг авчирч өгч туслаарай гэж 25,000 төгрөгийг чинь 100,000 төгрөгөөр би 100,000 төгрөгийг нөгөөд худалдаж авъя. Тэгэхээр тэр одоо энэ нэвтрүүлгийг магадгүй үзэж байгаа хүн байвал одоо тэгээд тэр хуурыг нь авчиж өгч туслаарай гэдэг. Тэр нөгөө сэтгэлээсээ гоё. Тэр морин хуурч миний хувьд болохоор одоо мөнгөөр үнэлэхээр зүйл биш байсан л да. Яа тэгэхээр одоо 60 гаруй одоо хайрхны Монголын одоо хайрхны ориглууд дээр бас гарч олон төмдөө аялгаа ишийг хүргэсэн. Дээрээс нь дэлхийн 10 гаруй орны тайзан дээр би бас тэр морин хууртайгаа хөөмөлсөн тийм учиртай хуур юм байгаа. Тэгээ би гэрийнхээ хойморт залдаг тийм хөвчин байгаа. Тэгээд хэрвээ тэрийг одоо авсан хүмүүс нэрээ ингээд харж байгаа юм бол тэр бас их баярлалаа байна. Баярлалаа. Урамшуулнаа. 100,000 төгрөг авнаа. Даваа дээрээс нь өөрөө урамшуулна гэж юм. За. За тэр тийш очиодох юм. Яасан. Энэ нөгөө одоо 5 ганцны дээр гуйсан шүү дээ. За. Шууд юу хийчих вэ? Монгол хэлээд түвшин болохоор өөрөө түвшин хэлцэх хийчих юм уу? Ямар. Юуцсан байгаа юм уу? За жинт. За манай хайлигээс нэг юм яриадах хайли. Юу гэсэн үг юм? Тийм байхгүй юм яа. Манай нөгөө эмээгийн маань охин тийм ээ. За эмээгийн маань охин. За аль сэтгэлээл. За их баярлалаа одоо Монголын ард түмэнд их
баярлж байна даа хэлэх байна. Толгондоо байна. За ямар ч эмээгийн маань охин. Тэгээд эмээгийн маань охин, эмээгийн хүүхдүүд маань бол Монголын ард түмнээс одоо нэгсэндээ 13 сая төгрөг орчим цугласан. За дээр нь би 1 сая төгрөгийг нэг яаж хийж байгаад нэмсэн. Тэгээд 14 сая болсон. Харин үлдсэн 4 саяыг нь манай эмээгийн хүүхдүүд өөрсдөө ингээд банк бус ингээд зээлмэл инээдэр гэж аргалж байгаад ямар ч байсан мөнгөний нь дурдуулж гисэн 4 сая төгрөг гаргаж өгсөн тийм ээ. Тэгээд бас ээжигээ үргэлж харж хандаж хайрлж яваарай гэдгийг хэлмээр байна те. Одоо ийм сайхан Монголын ард түмнэр ийм сайхан байшинтай. Дутуу юмгүй маш сайхан бодлоо ш. Бүх юм нь одоо зохицлоо. Дотроо тавилга мовлог одоо бүх юм байна. Ээжиг одоо байнга эргэж байгаа. Одоо удахгүй ч имийг авч аваа. Баярлалаа те. Хандив өгсөн Монголын ард түмэнд их баярлалаа. Сэтгүүл зүйдээ их баярлалаа. Тэгээд уртнаас л удаан жахад ажил үйлснөө өдрөг байгаараа гэж өгөө. За баярлалаа. За. За юу яа. За ингээд сэтгэлээр хүмүүс ингээд ирээл нэмигийн хашаа машааг цэвэрлээл ингээд бүгдээрээ дор бүрнээ ажилтаа. Наа чиг ингээд яг яриа явж байгаа юм бол алга байна. Бараг бүгд ажилтаа байна. За хэн блэ? Алин хоёлаа нэг яриад чадахгүй. Яах юм? Ярихгүй мó? Ингээ ичээд ах юм аа нүгс. За таймер клубийнх гадаа гаш. Энд дэш. За сайн байна уу? За эмээд маань айгүй гоё дээл ууралж өгсөн. Аль дээлээ гаргаад ир. За ерөнхийдөө эмээд бол маш олон хүмүүс дээл хийж өгсөн. Эмээ бол өөрөө би дээлтэй, дээл хэрэггүй гэдэг ингээд татгалцсан. Тэгээд тэр эмээ дээл хийж өгье гэсэн маш олон хүмүүс байсан. Тэр хүмүүст бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ хүн маань болохоор өөрөө хаялагчгүй, ярихчгүй зүгээр шууд дураараа хийгээд ирсэн. Тэгээд хүчээр эмээд ингээд дээл хийгээд өгж байгаа. Асуусан бол эмээ үгүй гэх байсан. Тэгээд ийм сайхан хөх цэнхэр дээл. За ийм сайхан ногоон хээ хуарт ийм сайхан дээл хийж өгсөн. Тэгээд маш баярлалаа. За сэтгэлдээ хэлээрэй. За одоо нийгмийн хариуцлагыг одоо ингэж сайхан ухаарж энэ орхон маань ийм сайхан ажил үйл хийж энэ эмээд маань ингэж бас тусалж байгаад маш их сайхан санагдаж байна. Тэгээд би ч бас өөрөө ийм сайхан үйл хийж байгаа хүмүүст одоо бас бахархалтай санагдаад өнөөдөр өөрөө хүрээд ирсэн юм аа. Тэгээд бас маш их баярлж байна шүү. Тийм маш их баярлалаа. Яг дээлээ албан ёсоор эмээд өөртөө гардуулж өгөөрэй те. Тийм. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. За иймэрхүү ингээд ийм сайхан сэтгэлээр маш олон хүмүүсийн дэм тусаар эмээгийн маань байшин бол сайн байна уу? Ийм сайхан байшин бүчин. За энэ хүн бас дахиад ирж явах сэтгэлээр ирж байна. За хэн блэ? За эрхэм цэцэг гэдэг. За. Энэ манай охин нөгөө мөнгө чимэг байхгүй юу? За. Тий охинтойгоо нөгөө эмээгийнхээ юунд ирж ш. За юу өгсөн бэлээ? Юм өгсөн бэлээ? Хөргөч өгсөн манай охин. Чи юу? Нэ хөргөч хөргөч нь харуулъя. Ингээд энэ маягаар ингээ эмээд маань маш олон хүмүүс ингээ сэтгэлээ хүргээд зөндөө хөргөчийнхээ чи ирээг бол мартах гэж шүү дээ. За. За. Хэн блэ? Мөнгөн чимэг гэж энэ охин одоо ийм сайхан өргөчийг эмээд ингээ авч өгсөн байгаа хараа. Эмээ маань харин энэ дээшээ ингээ хүрх болоо да. Нүгээр багамаа тэгээд голцоо махан нүгээрээ. Хөрдөгч нь энэ юм уу? Махан эндээ байх юм. Тэгэхээр манай эмээ сэргэлэндээ сандал мандал тавьж байгаад ингээ дээшээ гараад хүрээд ячих тий. Ийм гоё хөргөчийг үлгсэн. Хөргөч эмээ нөгөө нэг өөрийнх нь хөргөч нэг зүгээр нэг кил мах ороод дүүрчдэг. Тэгээд хөргөч минийхөө гэж миний чихэн шивнээд байсан. Тэгээ би нэг пост тавьсан. Тэгсэн чинь мөнгөн чимэг гэж энэ охин маань өөрөө хараад ийм сайхан хөргөч хийгээд бас аваад өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад бэлгэлсэн маш их баярлалаа. За сэтгэлдээ хэлээрэй. За тэгээ ибэдээ одоо эрүүлэнх аз жаргал хүсье. Урт удаан наслаарай л Үйлэх гэдэг нь. За маш их баярлалаа. Тэгээд буян буцаж ирэхдээ боромет тасгарнаа. Тэгээд боромет тасгарх болтгоо. Ээж нь юм те. Ийм сайхан сэтгэлтэй бас охиныг одоо өсгөж хүмүүсээс танд маш их баярлалаа. Бас ингээд өндөр наснда их
сэтгэл гаргасан охиндээ би бас их баярлсан. Өөрөө сэтгэхэд яатсан багт. Би бас сая энэ гадаа ирээд мдээгүй байсан байхгүй юу. Одоо яагаад ийм юм яваад байгаа юм бол доо гэд хараад охиноос асууж ээжээ би сая буулгах чадварсан юм гэд ярьсан байхгүй юу. Тий өөрөө сэтгэлээр өөрөө хайж яваад олоод ирсэн байлээ. Тэгээ маш их энэ хөргөчүүд эмээгийн хувьд бол нэр маш үнэтэй маш хэрэгтэй зүйл байсан. Тэгээ айгүй хэрэгцээтэй юм гэсэн маш их баярлаа. За баярлалаа. За. За ёо. За самбоо. Сайн байна уу? Ой шууд хайцсан бэ? Шууд толгойдоо ингэ аваа шít. Яаж юм бэ? Шууд хайцсан бэ? Оо. Шүтийн өдрөө шүт анх зүүж байгаа. Тий. Олон жил зүг болгоод гэсэн үг тий. За маа. Юу набор чи? Набор асууж өгсөн чинь. Энэ эндгийг аваа. Би набор яаж яваад байгаа юм. Хадаа. Бууцсан гой бууцсан сансан уу? Хандгүй яах вэ? Сансан уу? За. Зөндөө сансан уу? Зөндөө. За, өнөө. За сайн байна уу? За зөндөө хөрж яаш танаа болоо. Энэ мундаг сайхан залуучууд ийм сайхан сэтгэлтэй. Энэ шүдэ хийх. За. Тэг шүдэж хүмүүс харъя гэдэг шүдэ хийх. Хатны гаруй хүмүүс ч юм ээ. За энэ шүдэ хийх. Шүдэ хийх. Тэг шүдэж их чухал дээ шүдэ хийх. Юу хийж байгаа? За шүдэ хийж гэхээс. За танд энэ ийм сайхан дээл урж өгсөн байгаа. За энэ дээлийн өмсөн. Энэ дээл өмсөөр гарна байлаа. Хөхтэй. Юу шүдэ их гэдэг юм уу? Хаана хийсэн шүдэ? Баага хийсэн. За энэ нэг 5,000 гаруй хүмүүс чи шүдэ гэж нэг язах цаг энийг. За. За. Оо, ийм мондог шүдэ. Бүр тагнаа магнатай юм шүү дээ. Босоо чи цааш уу. За одоо хийч зүг хийч. Але түр цааш нь харуулж. За. Бид сайн шүтрэн авчихсан юм. Зүгээрээ зүгээрээ сабантай. Өөрт нэг уу авчих шүү. Хамтаа болохоор авахгүй тий. Ама цэцтэй гэдэг мордоо шууд өгсөн. Имээ таны хараад маш олон хүмүүс нулимс өөрөө ирэх ба давлаа гарч байна гэж шүү. Яасан гоё юм бэ? Энэ давлаа нэ. Буруу хэлсэн биш та тий. Амаа Там ангаш юм. Ярээс амтаа болоо. Матина. Таатад заангаар. Хөр хэмбэ цэцгэн дээр мөргөөд ичээн гэдэг. Амаа байна. Үргэлжлээ шүтэн. Яаж юм бэ зөндөө болсон юм. За матина. За. Хей. Инэгэрээ. Зүрх дааваа Тэр зурган дээр чи айгүй гоо шүд мөдтэй харагдаад байсан биз дээ. Юу хаад байгаа юм бэ? Толмол ухаад байгаа юм. Харин тэгсэн юм шиг. Тэгсэн дашаа. Танаар нас харч нэг хийдэг. Юу вэ? Хэн дөх гэдэг вэ? Хэд өгөх вэ? Мөнгө авахгүй. Үгүй ерөөсөө. Набор авах авч чадаагүй гэдэг. За яг уу сэтгэл юмч наач. Та нарт үнхээр баярлж байгаа. Баярлалаа. Ажил өгсөн дандаа өөдөө. Айдсан дэше.
Миний хүүхэд юу л уртудаа наслаг эмээ хүсний өрөө. За баярлалаа. Таамын жас уртудаа настай шүү. Только ухаж ахиж. За хайлаа нэг инеч. За нэг нь бүс тавьчих. Юу яаж юм бэ? За хайлаа. Инег. Яа, юу чаас. Инэ. За ёо гадаа одоо амар том машин ирсэн таныг хүлээж байна. Энэ нэмэгээ юу танилцуулж байна? За тэг. Ерөнхийдөө манай хийсэн. За энэ лайв дээр харуулчих. За эднийх маань ийм имчилгээ хийсэн байна. За алтраа хөлтэй цэвэн жоо 85 настай 2020 оны 5 сарын 11-нд ирсэн байгаа. За хэвтгэн онш нь болохоор артерийн даралт хэсэг өвчин 2 дугаар үе шатуулан тэрхний цусаа мөн яхад гэсэн оншоо. Эндээ 5 хоног хэвтэн гэнэ. За имчилгээний явцад эхлээд бол шинжилгээнүүд авсан. Ерөнхийдөө бол харцангуй гайгүй. За уургийн баг зэргийн дутагдaltaй. Үе мөчний өргөсөл баг зэрэгтэй асаад алаатан баг зэрэгтэй байсан. За тэгээд шилтний ерөнхий шинжилгээ бөөрийн үйл ажиллагааны гол асуудал нь юу гэхээр энэ зүрхнийх нь үйл ажиллагаа зүрхнийх нь сан гин дээр ирсэн судалтай юм байна гэж үзээд шинжилгээ хийлээ. Нөтрингээ тавхан. За энэ нь ямар учиртай юм гэхээр манайх дээр хийсэн бүх шинжилгээнүүдийн бүгдийг нь хийсэн байна. За тэгээд дээрэс нь болохоор манайх дээр бүх инженерээр нэг бүхэн орж үзүүлээд зөвлөгөө өгсөн болсон. За За нүдний эмчийн зүгээс яг хөдлөн болрын цайлттай юм лээ. Тэгээд зүүн талын болрын цайлттай ямар ч та яг хөдлөн болрын сольж өгч болдог ч халамжаа. За тэгэн гол төр болор солих хагасаа 700 болд юм байна. За тэгэн гол нь халамжаас нь буцаагаад 490 мянга төгрөг өгч юм байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг урны нэг зарлаар нь ерөнхийдөө болрыг нь 2 1-ний солиод гэж болтын. Тэрний солих шаардлагатай юм уу? Тэгээ ер нь бол солиодыг муудчих гэсэн үг. Муудчих гэсэн. Зүүн тал нь бол бүр цайлтнаас. Цайлттай холбоотой тийм. Харин жоохон хараа муу гэдсэн. Хэрвээ энэ талаас нь болроо одоо солих биднээс дараагийн холбоотой шатран манай нүдний зүйлсэн байна шүү. Энд нь хийчлээ. За маш их баярлалаа. Танаа бол байна. За юу чи за маш их баярлалаа. Манай хамтлагаас имэдэ басан юм гоё. Оо бас имэдэ. Тий, бас өмнөд яг л. Өдөртөн 5 хоног имчилгээ хийж өглөө, шүд хийж өглөө, дээл хийж өглөө. Яа. Энэ сайхан дээл бэлгэвчээ. Юм биш. Хоёлаа энийг өсөө хоримд явах уу? Хоримд явах юм биш хоёлаа. Алин үсгий. Энэ үсгий. Сайхан байна. Та нартай амжилттай сайхны хүсье. Алин энэ үсгий юм уу? Надад үсгий юм уу? Алин үсгий. Энэ гоё нэ. Маш гоё гоё. За үсгий. Яа. Шока юм биш. Өнөөдөр ч ангарах өдөр нэ. Бас хад ингэж харж яснаас Маш гоё гоё юм байна. Энэ хамтаа одоо угаасаа бай хүргээ сайхан сэтгэл залуу амжилттай. гівэн гоё болсон байгаа. Одоо гэртээ очив. Хой танаас юм ч боломж байна уу? Одоо энэ нөхөр чинь хараад нөгөө гинт ойлаа бас даралт малт яаж малчих тийм асуудал гарч болов гэж бодоод байна. Дагаад тий. Одоо боломж байна. Ярилцж байгаа. Юу гэхдээ танаа төлөөл явахгүй юм. Шууд явах юм. Бид нөгөө араас нь очих юм байх гэж бодлоо. Одоо шууд. Шууд. Гадаа одоо 5 хаймж хийж байна. За. Хоол хийшээ нөө. Одоо наваа загнаад байсан. Хоо Монгол хийгээд. Хийшээ нөө. Хийж байгаа. Бүх нэг хүн бүхэл бүтэн хон авчиж өгсөн юм. Хон гэлсэн байна. За энэ хоёлаа гараа ханцуугаад ирчих. Хонамаг нөө. Цайна ганан дэвсэл. Энэ хайтай юм. За энэ яг хараад оо. Тарих юм шиг. Энэ тийм байна уу?
Нэмээ аягуулсаа унтаж амардаг болсон. Даралт нь гоё. Та чинь надад ирэхлээр намаа загнаад болохоор бусад хүний үгэнд бол амар сорд юм биш. Намайг загичих гал байна. Ямар хүн үлгөөч саад гэх юм. Хандаа ицсэн үү? Игч. За. Манай нэг аягуулсаа манай эмээгийн талаар нэг хайт яриач ямар хүн бэ? Эмээ нэрснээс хойш сэтгэл маш хүндэр байгаа. Эхэндээ эмдэгт хэвчихгүй гэж өсгсөн. Тэгээ хэвчихгүй гэж жаад ирсэн. Одоо харин гармаагүй байна гэж аюу сайхан үнд чамарч аюу сайхан байна. Миний ээжтэй цэцэг юм байлаа. Тэгээд бас сэтгэл хөдлөлт цөөхөн гэсэн ээж асарч шиг бас эмээд бас сэтгэлээрээ бас тулсан байхаа. Тэгээд эмээ минь нөөлөө надад гэж байгаа байхгүй. 5,000 төгрөг гаргаад миний охин асарсан баярлалаа гэж байгаа. Би юу гэж ээжээсээ юу гэж үгүй эмээ та өөрөө л уртсан удаан жаргаараа эмээ минь сайхан байгаар ийм сайхан хүмүүсийн сэтгэлтэй шингэсэн сайхан орон байр тоолж орхон гэдэг хүнийг л байнгаар дэс одоо бодох өөрөө юм байна. Тэгэл би тайлбарлах байхгүй надад ирж авах гэсэн яагаад ирэхгүй байна гэхээр эмээ тэр хүмүүс чинь цаана ажиллаа амжуулж байгаа таныг угаасаа авна л гэсэн юм чинь эмчнэр угаасаа хэлсэн. Өнөөдөр ингээд авна гэж хэллээгээ. Тэгэл өөрөө бас гарах гэж байгаа сэтгэл доглохшууллаа. Тэгэл хамгийн гол нь бас эмээ аягүй сэтгэл өндөр энэ юмээс хүн болгоныг л баярлуулчих юмсан хүн болгон биш миний сэтгэл хөрөхсөн гэсэн үгнээс тэгэл ингээд 5 хоног хамтаа хаад байнгын залбирч идэх. Ингээд байнгын амиг яриад залбирч идэх. Тийм мундаг эмээ лээ. Сайхан байсан шүү эмээ тэгээд уртнаслаараа. Маш баярлалаа. Та нарт ч гэсэн баярлалаа юм сайхан залуучууд бас энэ нэмийг бас ингээл те өнөөдөр нэг хүнийг ч гэсэн баярлуулж энэ амар сэтгэлэндээ мөгч байгаа бас та нарт бас баярлалаа. Амжилт хүсье та нарт. За, аль бас юм бэ? Би ч гэсэн бүрөөр өдөрсөн тэгний бас энэ имгийн хамт орсон. Баярлалаа сэтгэлж байна. Энэ залуучуудын сайхан эмчилгээ би ч гэсэн аюу сайхан болж байгаа. Тэгээд ээжтэйг уулзсан. Бүгдийг нь нэсээ байж тэнийтэй юм байна. Би мөр хайрлаасаа юу хүн төвшөөд байгаа юм. Бараг нөгөө ийм байсан байхгүй чи ингээд явж ирсэн байна. Одоо тэгсэн чи яатсан бэ? Массаж хийгээд би ч одоо өстэй эд чидэг биш юм нэрээ. Бүр бүхтэйсэн мэс чи ингээд. Өстой мон танаа болны үнэхээр байна. За халуун эмнэлэг рүү бүгд ирж имчлүүл. Үнэхээр мундаг нэр хамгийн гол нь эмчнэрийн сэтгэл гэдэг бол үнэхээр агуу. Ийм сайхан хөвшин бас наарч ингээд тэнийцэн явж штэ нөгөө ийм үн чи ийм болцсон байгаа юм. За. За болтно юм. За явах уу? За гэртээ харъя. Аа. За цэцгээ бэрээ өсөчи. Өсөдөг нэ. За эмээ өсөдөг нэ. Хой. Тэр өсөчи. Тэгээд гоё яах вэ? Дараа эмээ бичнэ. Яг нь за баярлалаа гэж. Эмчилгээгээ сайн хийгээрэй. Энэ халуусаа хүн юм ээ. Нөгөө охиных уу? Эмээ шүү. Эмээ. За тэрээрээ. Эмээ. За тэр чинь би авчаа. Би авчаа за. За эмээ хараа. Тэтгэв байна. За эмээг нэг хэрэг. За. За танай бол маш их баярлалаа. Үнэхээр сэтгэл гаргалаа. Сэтгэл гэж агуу байдгийг халуун эмнэлгээс харлаа. Тэ? Ажилт нь өндөр амжилт хүсье. Тэгээд маш олон монголчуудаа сайхан эрүүл болгож эдгээж угаарай гэдэг ерөөлийг одоо өргөе. За эмээ үгүй. За нөгөө юм шиг. За миний энэ сайхан бүнтэй ажил нэмчнээ. Ажил үүсэн дандаа өөд. Амжилтанд дэше. Ингэж юу зовтондан миний үдээд ажил цагаа. За баярлалаа. За.
Мөрөө нөтөлдөг болсон баха өргөж болж байна уу? Эмигийн юмнуудыг артанд тавьсан. Эмигийн юмнуудыг та чи энэ хамарны ардаас харагдах юм уу? Sorry. Яа, тоо. За. Одоо микро дээр шүү дээ. За ямар ч байсан өнөөдөр ийшээ юм аа ийшээ. За ингээд яг сав тавих гэж байна. Тэгээ өнөөдөр эмээгийн маань за 2018 онд 10 сард санамсаргүй байдлаар хүмүүс баярлуулж байгаа шонхор зах дээр эмээтэйг анх таарж исэн. Тухайн үед эмээтэй нэг жоохон хүнсний юм нэг 10,000 төгрөгөө явсан. Эмээ маань маш гоё өрөөл хилээд тэгээд одоо яг би нөгөө дараагийнх хүмүүсээ баярлуулахаар ингээ орхио явж ирсэн. За тэрний дараа хүмүүс маш олон хүн наад эмээг гэрт нь очиж танилцаад нэг тусламж өгчүүл гайгүй юм болов гэсэн саналууд маш ирсэн. Тэгээд тэрнээс биш бүтэн жил хайсаар хагаад эмээг яг 19 оны 10 сард яг жилийнхээ ойн дээр олж аваад гэрт нь ирээд танилцсан. Гэр нь бол жоохон хүнд. Тэгээ эмээ маань ганцаараа амьдардаг. За зээх хүн гэж байсан. Зээх хүн ахаа тэгээд ажил төрөл хийгээд ингээд эмээ өдөртөө ганцаараа байдаг. За ингээд тэр өдрөөс эмээтэй ярилцаа шууд хандив босгож эхэлсэн. За нэг өдөрт бараг 2 сая төгрөгөөр ороод бид чинь 6 хоногийн дотор 12 сая төгрөг цуглдсан байсан чинь эмээ маань сахилгуудаа ч их үннийг хэлсэн тий. Зэхүүд майранд очихоор зэхүүд хашаатаад машин авчих юм гэсэн. Би тэгээ хэлсэн. Тэгж хийлээд хандив нам зогссон байхгүй. Тэгээд тэрнээс хойш хандив маань зогссон. За яг хөө тэгээд тэр болчоод би нэг мөнгөний босгох гээд 3 саяд орж илгээ өчтөл онгоо олж нэг хэдэн төгрөг олсон. Тэгээд байгаа мөнгийг нь банкнд хийж бас хүү мүү нэтэрэ гэж бас жоохон нэмсээр нэг сая төгрөг нэмээд 14 сая болгосон. За энэ Угнаа гэж залуу байгаа. За энэ одоо энэ байшингийн маань хөвсгөлөөс бүр зорж авчиж 25 сая төгрөгийн үнэтэй байшинг 18 сая төгрөгөөр барьж өгье. Бүтэн эмийг ороход туслая гэсэн. Ингээд ямар ч байсан өнөөдөр Монгол төвний баяр гэж би бодож байгаа. За яалтчгүй сэтгэл хөдлөө сад тавьж штэ манай алгад шийтгэв манайхаа гоё энэ чи баярын маш их хүлээсэн. Миний найзыг бас янз бүрээр ярьсан хүмүүс маш олон байдаг. Муугаар ярьж тийм ээ. Энэ сайхан үйлийг хэргийг бүтээхэд бол манай найз бол маш их зүтгэсэн байгаа, маш их сэтгэл гаргасан. Тэгээ энэ байшин бол яг үнэхээр цэвэр Монголын ард түмний маш их сэтгэл шигсэн. Маш их би та нартай үнэхээр их баярлалаа. Монголын ард түмэн өнөөдөр нэгдэж чаддаг юм байна. Зовсон нэгэндээ үнэхээр тусалж чаддаг юм байна гэдгийг өнөөдөр бид нэр харж байна. Тэгээд энэ бол үнэхээр цэвэр ард түмний маш агуу их сэтгэлээр бүтсэн, хандвар үтсэн байшин. Тэгээ Монголын маань бүх монголчууд эрүүл их аз жаргалаар дүүрэн байж зовсон нэгэндээ тусалж эх орныхоо төлөө чин сэтгэлтэй үр хүүхдийнхээ төлөө бас
бие биенээ доромжлохгүй тийм ээ. Бие биендээ үргэлж хайр халамжаар илгээж яваарай. Тэгээд ганц үгээ хэлмээр байна. 10 сараас хойш байшингаа барьж болохгүй өвөл цаг болцсон. Дүүтэйгээ яриад дүү маань хавраас эхлэгээд тэр хугацаанд маш олон доромжлыг сонсч байсан яг үнэндээ. Маш л уурчин тий одоо мөнгөний эдцэн эмээгийн одоо настай хүнээр тоглож ирсэн гэж маш олон доромжлол ирсэн. Гэхдээ удахгүй тэр эмээгээ байшинд нь оруулаад танарт харуулна гэсэн дотор хүсэлтэй. Тэгээд яг хөө хэрэлдэх үедээ хэрэлдээ. Фэйсэр янз янз болоод явж байсан. Тэгээд ямар ч байсан сайхан цагийг монголчууд бүгдээр нийлээд авчирч чадлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй ураа! За, эмээгийн сэтгэлээ сонсъё. их баярлалаа. Энэ төрөөсөө төвний мэсгэл энэ хандаа өгсөн бас та их баярлалаа. Ажлын дандаа өдөрний хүмүүсийн юу хуугаас ажлын өдөр амьдралын дэшээ миний хүмүүс эрүүл устдаанаасыг хүсэн өрөөдөө хүмүүстэй миний хүмүүс воентай хүмүүс байна. Воентай яасан дэлгэж юм. За имэн их хоёулаа дээжигтэй хүмүүс байж ийм сайхан хүүхдүүдийг воентай яан дэлгэж яваарай гэж. Устдаанаасаа миний хүмүүс. За ерөөд батарсгээ. За гэрт нь орох уу? Нөгөө түлхүүрээ эхэлж авах хэрэгтэй биш үү? Түлхүүр нөгөө энэ хэлтжээ зогсоо. За манай хараа. Эмээ байшингийн чинь одоо зорж барьж өгч тий. Ийм сайхан байшин сүндэрлүүлж өгсөн. Уугнаа. За эмээгийн цэцгийн бий. За түлхүүрний нэ. Байшингийн чинь түлхүүр. За ингээд эмээ шинэ байшингийнхаа түлхүүрийг алд зинхэр хадаг тэгээ цагаан сүний авд хөртөө одоо хүлээ авлаа манайхаа. За. За ма. За. Анаа чи чамаагүй таарна илүү ээ. Оо 11. За. Оо. За одоо. Дараа донгоолгоо. Болцсон дараа. За. Баяр хүргэе. Ийм гоё. За. За яа тэр хар энэ тэр. Гартгоо. За ихтэй дилээс дацалаад. За. Нара гартгоо. За энэ ч одоо бүх юм хийлдэ. Энэ ямар хаус вэ? Focus House гэдэг компани залуучууд танд ингээ үнгүү бэлгэлж байгаа, хийж өгч бэлгэлж байгаа өөрсдийнхөө гараар хэлсэн заяа. За. За энэ гэрэл өдөртөө хараа. Өдөртөө хараа. За маа, энэ гэрэлдээ унтраа. Энэгээр унтраа. Дар нана. За дар. Дар. Энд дээр дар. Хар дээр дар. Энэ хар дээр дар. Унтарсан. За одоо энэ дээдлэн дар асаа. Дахиад унтраа. Унтраа. Унтлаа. За өглөө сэрлээ. Яа. Өөр. Дахиад өөр болох юм уу? Өөрийг надтай шиг болж штэ. За энийг чи юм блэ? Юу? Юм блэ нэг. Та эрдэнэгээд энэ хүү танд энэ гэрлийг бэлгэлсэн байгаа. Тий. За, аль үүс. Эмээгээр юу гэж хадгийн уйлж хүнээс. За тий хадгийн. За эмээ өөрийнхөө хадгаа уйлж. За гэлээ. Энэ таныг гүшин хажууд байсан юм. За эмээгийн хөрөнгө. Энийг тавьчих. Энэ хоёулаа бид. За өөрөө уйлчих юм. За ингээд цэнгэл хатгаа өглөө манайхаа.
자, 많이 불게요. 자, 산도 지뢰. За нэг зөв тойрол ингээд танилцуулдаг. Манайхан жоохон зайгаа чи. Одоо энэ тавилгуудаа танилцах хэрэгтэй байгаа. 자, энэ зураг. Ийм гой зураг. За нөгөө Монгол сар. За, шин зурагтай болсон байна. Монгол сар тогоо залгацсан. Эвээ одоо энэ Монгол сар төвшин компани хамтран танд энэ сайхан телевизийг Монгол сарын төхөөрөмжийг бэлгэж байгаа. Тэгэхээр та ийм төхөөрөмжийг одоо Монгол гадаадын 100 гаруй сувгийг үн төлбөрөөр үүснэ. Та за ямар нэгэн одоо сартаа төлөхгүй. Тэгэхээр та сайхан энэ одоо Монголын шилдэг одоо 60 гаруй сувг байна. Гадаадын 40 гаруй сувг байна. FM радиогоос сонсч байгаа. Энэ сайхан төхөөрөмжийг одоо үнэгүй зургатуудаа үзчихээ. Энэ зурагтыг одоо 2020 оны шинэ загварыг төвшин компани за энэ Төвшин гэж энэ залуу танд энэ 4K гэдэг зурагт. 4K гэдэг чи юу вэ? Би гэртээ 4K зурагдахгүй байхад та 4K зурагтай болсон байж шин. За цаашаа. за ингэж бийгэж байгаа шүү танд. Энэ тавилга тийм ээ. Тий. Энэ тавилга энэ зурагтны тавилгын чинь нөгөө Focus Home гэж компани. Энэ бүсгүй байна. Сайн байна. Маск авч. Коронавитой хүн нэг шигж байхгүй маск ав. За манай компани Focus Home компани алтгооны тавилга болон зурагтны стикийг за манай компани зүг За. Асчин за. За. Дэш юу? За манай компани зөв Focus Home компани зүгээс хөргөн юмэдэ болоод ирэх зурагтны тавиур галтгооны тавилга энэ бүрэн тавилга сандал ширээ энэ болгоныг сайжруулах аянд нэгжлүүлж байгаа шүү юм ээ. За баярлалаа. За энэ хөөрхөн заан маань өгсөн хаана байна? Энэ зааны эзэн юм байна. Энэ заан энэ тавилганы энэ за энэ сүмнэр үү. За. За нэмээд зөвлөд манай босгон төлөвийн хамт олонны зүгээс ингээд нэмээд юм зөвлөд юм жижиг сүнээрүүд гэсэн байгаа. Энэ хараа заан тэр юу Ойдлын машин өстэй тэгээд тэрийг аваад үзүүлчихэж. Эмээ, эксэн шүү хараа. Одоо та газ би танаар дээл хэлгий энийгээр ойж өгнө шүү заа. Ойдлын машин. Нэг оёод үзтээ. Барууд аахгүй мэр гинэ. Оо энэ. Тий. Оо ингэж юм байна. Оо энэ хараа одоо ингээ өөрөө оёод эхэлж шít. Энэ хараа туг оёод эхэлж та. За бүгдийг юм өгчөө. Бүгдийг эсийг дуудъя. Эмээд ма. Итан. За хуан. За нэг дараа. За энэ манай имэд таалагдаад байгаа буудан. За буудан суу. Шүүс. Аюу санцсан байлаа энэ буудан. Би гадаа суугаад биш. Гадаа суугаад гэсэн гэдэг. Яг жоо хөөгчийг харагдаж чихэр мэгэр яаж жоо гоё гэсэн. Энэ заяа дэрхээ. Район хонд машин юм сайхан юм байдаг. Байдаг юм да. Юу нотаан маслаа. Айдын самын хандаа дэш. Хажуу дандаа уу. Ийм байх. Имэн юу яа мөн үгүй. Юрэл батар шиг. За. За ингээд одоо тойроо явах юм. За энэ буудаг өгсөн залуугийн би нэрийг мартчих жуучлаарай. Тэгээд фэйсээр хатаа холбогдоод эмээд өгөө гэд. Эмээ бол баг энэ орн энэ дээр унтна гэдэг байгаа. Энийг хай хүүтэ өгнө. Хай хүүтэ өгөө за.
Надаа юу? Уу яа. Өгч имээ өгч. Имээ өгч байгаа юм боо. Тийм үү. За тэгвэл авах гэдэг авъя. За. Имээдээ дурсгалтай хүүд явж байгаа шүү. За. Ийм дахиадсан биш юм уу? Энэ хинийг Имээ өгч байгаа юм. Энэ хүүд өгч байгаа юм. Орхон өгч байгаа юм байна. За нөгөө та би гайхаад л эмлэг төвчөөд хизээ завандаа ингээ бас юм яриад. Энэ имээ бас үйлдэл зогсож. За. Аваад бил гэж хэлсэн юм уу? Оо нараа эмлэг төвчөөхдөө аваад билчих гэж хэлсэн гинэ. Чи тэгсэн байна. Би хүүдээ юм шиг баярлалаа баярлалаа. Юу энэ хамаагүй юм шүү. Чи чаав тийм байна. Аавын гэдэг би юм дээр тусахтай хүүдээ аваад. За баярлалаа юм. Наа үүдээ 완전 сайхан үүдээ. Эсвэл нандаа сайн ажиллаа сайн хийгээд үүдээ эрүүл усуудаанасаа юм. Имээ нөхөйлөө юм. Жишээ хийхээ дэжигтэй хүчтэй юм байна. За. За ахны баяр хүргэе. Саахчихгүй. За. За. За юу яа? Нэг юм хэлэг ирсэн байхгүй юу? Бас уу. Саяхан нэг орхон явцсан. Тэгээд энд байжс чи нэг ихч чимтэл эцэглээ. Бас ийм гутал хийдэг юм гэж байна. Тэгээд яарад аль чи гард өдөрчгөө. Гутал эмээд үү? Тийм. Гутал. Тэгээд гадууж өгөр гэсэн гутал. Тэгээд энэ шин байшинтай өмсөх юм сайхан эсгээ. За энийг гард өгөө. Хин гинэ. Чим. Смаха. Чамтай өөр яаж одоо баг болно доо. За энэ нэг хүн танд өгсөн байна нэмэ. Тийм байж штэ тий. Өөрөө хийдэг. Өөрөө чим гэдэг. Таны хүү ирээд явсан байх. Хийсэн байна нэмэ. Түрүү байр дээр биччихсэн тий. Тийм үү? Наа чи гэртээ өмсөн. Тэгээд юу яасан байгаа? Аль өгч. Нөгөө 10 сараас хойш битэр нөгөө хандууг явсан. Тэгээд 10 сард Конди гэдэг адууны арьсан Монгол брендийн Тайр дуусгаад байдаг хоороо. Конди гэдэг брендийн одоо компанийн маань имэд маань нөгөө адууны арьсан гутал өмсөн. Би нөгөө өглөө яарад мартчих. Тэгээд нөгөө ноён кашмир гэдэг одоо бас ноолорны үйлдвэрийнх нь имэд маань ноосон өмд өгсөн байгаа. Ноолор өмд. Тэгээ өөр чинь Монлайн гэдэг бэлтгэлийн усны бас Монголын брэнд бэлтгэлийн усны дэлгүүр маань имэд маань бас аюу өгсөн. Бэлтгэлийн ус өгсөн ба. За би одоо нөгөө энэ олон хүмүүс ингээд маш олон сэтгэлээр ингээд ийм гоё хандж байгаа учраас заримдаа хүмүүсийн нэрийг мартчих магадгүй шүү. Уучлаарай. Тэгээд бас ойлгоорой. Би юу гэх энэ байшинг барихад хамгийн анх нөгөө цэм давхсны цэм дууссан тасарсан байсан. Тэгэхээр дамп хонгор гэж залуу 20 ууд цэмд бэлгэлсэн. Тэгээд хундаамаа цутгаж ирсэн. За тэнгүүл портрийн жолооч болгоод эренгүүтээ нөгөө хөлсөөр ирсэн чинь сайн үс гэдгийг мэдэнгүүтээ хөлсөө авахгүйгээр явсан. Нэг портрийн жолооч мундаг залуу. Тэгээд Афганистанд алба хаахаар эндээс их болохоор явах гэж байгаа 3 залуу ирээд хундаам зүтгэж ажилд маань маш их туссан. Тэр 3 залууд бас маш их баярлаа. Баян инжир гэж одоо компани залуучууд энэ хоёр сайхан цонхыг хийж өгч бэлгэлсэн байгаа. За ингэ сайхан гээд модны одоо бизнес эрхлэлтийг их ч маань энэ хашааг одоо шууд бэлгэлсэн энэ хашааг нь бид нүрийг гоё ингээд хийж өгсөн байгаа. За мөн таашир төмөр компанийн маань бол энэ сайхан нөгөө юу штэ чи өөр штэ. Энэ хашааны хаалганы төмрийг бэлгэлсэн. Тэгээ энэ хашааг бол тэр болон дээр ингээс бичсэн ба би нэрийг марччихжээ. Хараад хач. Хүн байна уу? Хашааны болон дээр нөгөө компанийн нэр байгаа. Одоо ингээд архитектурчулсан гомцсон болно. Тэгээд чин дотор цэцлийн материалыг одоо хаан сэлэн гэж шувтас компани захирал Жавдсан сүрэн гэдэг залуу бэлгэлсэн. Инлай гэж салооны 3 бүсгүй манай эмээгийн маань эмээ үсэг гаргачих. Үсийг ийм гоё болгож өгсөн. Ийм гоё болгож. Тий. Хомсыг нь ийм гоё болгож өгсөн. Тий. Инлайн гэж салооны 3 бүсгүй ирээд тусдаа үйлчлэгээ.
Тийм. Энэ хаалгыг бол салхивч Вент технологи гэдэг компани залуучууд өөрсдөө салхивчны компани юм байна. Тэгээ өөрсдөө бүр имэж зориулаад өөрсдөө ийм сайн хаалга хийж өгсөн маш их баярлалаа. Тэгээд за имэж цай угаас өгч. За манай их тамир Апа амар гээд Пүрвэ гээд найзууд маань ирээд бас энэ хашааг барихад тусалсан. Заавал энэ хүмүүс залгаад их. За халуун эмнэлгийнх нь бол угаасаа ойлгомжтой маш их баярлж байгаа. Халуун эмнэлгийнх маань шүдгүү бүхтгөр имээ ороо шүдтэй тэнгэр имээ гарч ирсэн. Тэгээд ийм сайхан цай. Нөгөө надтай хамт эмнэлэг твдэхгүйгээд намаагч загнаад битэр чи бөө би арай гэж хуурж эмнэлэг тавиадсан. Тэгээд шинжилгээ өгсөн чинь бэлтгэсэн. Тэгээд манай тэгсэн чинь юу баярлаад боо сайхан юм аа. Юм болгон биш намайг сайхан юм хөрн онцгой байсан чинь хөрн чангараад унтаад ингэж ганцаар унтахгүйсэн. Шүд үүдэн гэлзээд амар байгаа. Аль нэг инээгээд гэхдээ Хаимлэг дээр хоёр нэсэн шүү дээ. Тэгээд имэд маань ийм сайхан сэтгэлээр хандсан бас халуун эмнэлгийнхэнтэй баярлалаа. Mongolian Age Brothers гэж одоо энэ хамер одоо клубтэй энэ залуучууд өнөөдөр тэнд байна. Манай залуучууд бүгд энд байна. Тийм үү. Юм гардуулчихгүй дөө. За наашаа ирээд өгчихөө энэ чинь. Бас юм үгийг нэ юм ээ. За тэгээд хөргөгчийг мөнгөө гэж бүсгүй мөнгөө хаана юм? Хөргөгчийг мөнгө чимээ гэж бүсгүй нааш юм ээ. Цайгаа тавьчих. Зав алгаа айда бас. За тэгээс юм уу таахгүй. Юм уу гэдэг. За тэгээд нөгөө буудан өгсөн залууд баярлалаа. Адиа сумд эрдэнэтэй баярлалаа. Цэглэгааны монтаж хийж өгсөн Мөөги гэдэг залууд баярлалаа. Focus Home одоо тавилгын үйлдвэрийн компанийнхандаа баярлалаа. Хөргөчид өчөвчий эхлээд хөргөчөө хүлээж авмаараа гэдэг байна. Яс хөргөч авч. Whitewood гэж компанийнхаа залуус тавилгын болсон залуус байна. Энэ шалыг зурсан хийж өгсөн. За ийм сайхан өргөж юм ээ. Ийм том. Би хүрх юм болов гэж хангалттай өргөм шүү. Таны ийшээ гараа өргөх юм байна. Гар хүрхөр байна. Би эмээг арай дэндүү намхнаар бодчихсон. Хөдөгч нь дороо. Маха дандаа энэ хийн. Дандаа жижигнүүдээ энүүгээр хийн. За өөч. Энэ охиндод юм бүхийг бэлгэж байгаа. Оо бас нэг бах нэ өстэй. Би бахан таа юу? Ингэж юу хайж байгаа би юу өгөх юм бэ? Та зүгээр нэг сайхан үсчихгүй тэгээд болоо шүү. Тий. Коронавитой. За энэ сүс юм 1 метр заа. За эмээ тэр залуу танд нэг хонь авчиж өгсөн юм ээ. Хоньны мах. Би яаж хөөх юм бэ? Аяас хөөх юм бэ? За март хүн мартчихгүй даа өөрөөсөө хилээд гарч ирээд байна. За маш юм. Манай бродерс яах вэ? Сайн байна уу та? За, би тийм ойлгох сайхан. За, манай энэ бродерсийн хэдэн хэсэг бүлэг машин залуучууд машин сонирхдаг хэсэг бүлэг залуучууд байдаг юм аа. Тэгээд бид нар энийг сайн сүү сонсчоод таныг очиж тусч авъя. За, тэгээд гэрт нь оруулж ирээ хөрвүүлж өгье. За, тэгээд бид нар бас яа зүгээр танд бид нар ингээд жоохон хүнсний юм битлээ. Тий. Тэгээд та энийг хүлээж авна уу? За, манай залуучууд ингээд дандаа нэг тийм машин л ундаг хүмүүс. Машин ундаг өөр юм баг. За. Саяны бидний эмгээс тосож ирдэг нэг гоё машины чинь залуучууд тий. Энэ бүх залуучууд. Тэгээд танд дахиад та хөнтөө болчихлоо шүү дээ. Нэг хоньны мах дахиад энэ гурил будаа ийм сайхан сэтгэлтэй залууч бүгдийг үнсээд дахиад. За. За нэг үз. За бүгдийг үнсэж. За тэгээд энийг ороход яг үндэ маш сайхан. Ийм олон хүмүүсийн ингэж хөдөлгөөн одоо өнгөрсөн. Ингэж буянтай үйл хийж одоо маш их байна. Манай Монголын хүмүүс бүгдээрээ ийм болтгоо. Жирээ дөө. За баярлалаа. Ерөө татсан. За. Одоо энэ зүйлийг одоо Fox-ийн маань салаад нэгээд өгч гэсэн. Тэгээд манай Fox-ийн хаана вэ?
галаагаад ирсэн. Дахиад нэг мах байгаа. Тэр чи одоо хуушуур хийхдээ. Одоо хуушуураа хийхдээ хөө. Хуушуураа хийхдээ хоёлаа. За Фоксыг одоо юмас ийш хийж өгчих шиг байна. Манай тавьчихсан одоо ингээд тавтагаан дотор чи юунад чи суурлаад тавиад хийгээд өчнөө. За наач цугаа тийм. Энийг нөө галтагааж ирж байгаа байхгүй ханы чи стектэй чи хамт нэмээ. Надад юмнууд нь хийвэл өгч. Манай. Манай. Сонхон өшөг байхгүй. Шууд. За. Таны гартаас эвтэйхэн бариад тэ ингээ бариад онгоолгоод үзээрэй за. Доканы үгүй. Болгоор байна гэж. За энэ дээр та онгоолгоод тийм та хүрх юм. Энд мэ аяг тавга хийн. Аяг тавга хийн. За. Одоо юу вэ? Одоо суугаад цайгаа уугаад тэгээд би юмаа хийж тий. За. Тэн дайнаа бас өгч зорсгоо. За нааш юм. Энэ. Хуушуур хайрыг нэ. За одоо. Хуушуураа хайж байгаа юм байна. За дахиад Өнөөдөр энэ хоромжуулсан бүх залуучуудтай бүгдээр нь одоо баярын мэнд хүргэе. Тэгээ өнөөдөр энэ арга хэмжээ бол ер нь арт түмний баяр боллоо. Нэмэгэн баярлуулаад маш сайхан байна. Хонцоо ажлын өндөр амжилт бүтээлээ гэхээсээ үнэхээр мундаг байлаа. Залуучуудыг уриалсан дуудаж бүх Монголын баяр, Монголын хүмүүс бүгдээрээ одоо ингэ сайхан сэтгэл нэгдэж, итгэл нэгдэж одоо ингэ сайхан тусалт имж аваад маш их баяртай байна. Миний хувийн зүгээс. За тэгээ би эмээдээ нэг цэнхэртэй хийж өгсөн юм аа. Гэсэн чи эмээ маань миний дэлхийг голоод юм байна. Би тэгээд эмээдээ тэр цэнхэр дээлийг одоо бас өмсөө. Тэгээд энэ ногоон дээлийг гэртээ өмсөөрэй гэж дахиад танд өгч байгаа маа. Би дахиад нэг дээлтэй болсон. Тэр цэнхэр Хаяны нөгөө имлэг дээр өмссөн цэнхэр дээр. цэнхэр голоогүй шүү. Тэр гол яана голоод байна гэж бодох юм. Хоёа. Цэнхэр дээр ингээд яг би хөмсөж ирсэн байна. Имийг тийм суулгачаа бэлгөө хөө. Одоо хөлнө. За сууч. Суугач энэ хийгээд ирсэн. Өчөө сувтаа. Суулгаж тавихгүй байна. За. За юмэд ингээд өөрийн гараараа хийлчихсэн. Амар. Имээ хоёрын зургийг ингээд шүлэг өөрсөнд нь зориулж зураг би нэг 2% хийсэн байснаа. Орхихыг мартаад ирсэн. Тэгээд дараа Наваа гадуурч байгаа байхгүй шүү. За ингээд За энэ гоо шүлгийг өөрөө уншаад өгч. Манай сувтаа өөрөө энэ шүлгийг зохиосон. Тэгээд надаас зураг нэхэд ахаар би энэ зургийг явуулсан чинь ингээд ийм гоё юм хийцсэн байна. гоё жаа. Одоо гоё шүлэгтэй. Одоо шүлгийг өөрөөр нь уншуулъя. За. Ээж хүүгийн учраас ертөнцийн хаан ихтэй хүүгээ үлдээгээд ёр бүсийн оршинд төрүүлж та мэдлжээ. 9 хүслээ биелэг гэж өдөр бүр залбирахад чинь ерөөлөөр бурхан тань руу хүүгчин явуулсан байлгүй. Хожмын өдөр хоёул жаргаг гэж хорвоо танд нэгэн эрдэн илгээжээ. Хосгүй гэмээр энэ л үүлцийн эзэн хонгорхон урдан жигүүрээ дэлгээд иргэдч нэрж хөөрхөн гэж өхөөрдүүлж хайрлсан буураа минь хөлгүй хямдралын замд хүүгийн хөлөөд аялаарай. Хүний төлөө эх орныхаа төлөө цор ганцаар тэмцэгч хүсхэн өдөө үрээ үргэлж даатгаж залбираарай. Учирхал гэж та хоёр минь нэгэн зуунд мэдлэж уулзхал гэж та хоёр минь урд удаан холдож уйлран одох цаг хугацааны гэрч болохоор уудам их хайрандаа хоёул хамтдаа оршоорой. Төөрж учирсан ээж хүү хоёр төстөө зан их л байх юм. Төөрөг тавлангийн ариун хөвлийг төсөөлшгүй сайхнаар жаргаж амьдраарай. Хүүмэн гээд та тосоод үсгэд чинь үйлсэн өргөлж өөдөө байна. Хүүмэн гээд даатгаад мөргөхт нь ажил нь өргөж бүтэж байна. Хүүдэн гээд цайгаан дэвшлэгтэн өдөр бүр зорилго нь биелэн. Хүүдэн гээд чихэр хадгалагт чинь хүүчин харин зориод ирнэ. Гэдээ өгтөө сүвтэрч ингээд Ойлгосноо юм уншсныг. За тэгээ. Ойлгосон уу? За. Хамгийн гол нь энэ өнөөдөр энд бол орхны маань бас баярын өдөр, дэмээгийн маань баярын өдөр. Тэгээд орхондоо
найз нь ямар ч гэсэн энийг хэвлүүлээд өгөн тэгээд үргэлж хамтдаа зүтгэнэ баярлалаа гэж хэлмээр байна. За маш баярлалаа. За сумдаа маш баярлалаа. Бас гинт гарч ирээд тэгээд ийм сайхан юм хийгээд сумдаа өтөр цаашдаа ч гэсэн хамтарч ажиллахаа болсон байгаа юм. Тэгээ одоо миний нэг зорилго байгаа. Энэ тэгээ хэлэхэд бид нэр одоо эмээгээ байшинд оруулчаад нэг ойртой хүүхдэд ээж аав нь тусалчаад тэрний дараа 2020 оны хамгийн том зорилт Аз жаргалын хотхон гэдэг нэртэй хүүхэд хөгжчүүдийн асрамжийн газрыг барих маш том ажилд орно. За энэ дээр би газрыг нь өөрөө худалдаж аваад албан ёсоор ажлыг эхлүүлэн. За энэ дээр манай уугнаа дүү маань ч гэсэн бас нэгдэж энэ байшин барилгыг барих дээр бас туслана гэсэн. Тэгээ энэ бүхэнд бас нэгдэж нийлж эх орныхоо төлөө мөн үр хүүхдийн төлөө хүүхэд хөгжчүүдийн төлөө хамтдаа бас нийж энэ аянд хамтдаа оролцоосаа гэж та бүхэн хүсэж байна. Албан ёсны данс шилэн данс тавигдан тэн дээр бүх үйл ажиллагаа явуулна. Facebook-ээр харна үсттэй. За дараагийн биелэг орж иржээ. Манай энэ зээдүү маань энэ хөргөний дайл хоёрдгийн тэгээ ямар ч байсан одоо эмээг амьд мэд ингээ өгч чадаагүй энэ хөргөний дайл ингээ хөрх юм эмээтэй маань адилхан юм байна. Тийм учраас эмээдээ одоо ингээ дайл нь хавтаг гоё зүгөө гэсэн санал гаргасан. Тэгээ бид нар гэр бүлээрээ бүгдээ дэмжиж дүүтэй ингээ метрад нь гаргаж өгөө дүү маань ойж ямар ч байсан байшингийнхан найрын дээр хүлээл гэж өгнө гэсэн зорилготой байна. Бэлдсэн байгаа. Тэгээд одоо ямар ч байсан савыг бэлдээ тэгээд бас хөөргөө юмэд мэн зориулаад бас хөөрг бэлгэлэх хүн байвал бас ингээд бэлгэлээрэй гэж хэлсэн. Амар шатаастай бэлэг биш үү? За тэгээ ямар одоо бид нар болохоор зэрэг ээж маань яг энэ хөөрх юмэдээ адилхан хөгжин байсан. Тэгээ манайхан бол ерөөсөө яг юмэдээ адилхан юм байна гэж манай энэ ачцээ дүүнэн ихчнэр маань бүгдээ ингээд бүгд л одоо бас одоо энэ ингээд бүтээгэл байж байгаа. Тэгээ ингээд энэ юмэдээ одоо энэ олон түмний хүндлэл хайрыг хүлээж одоо ингээд урт насж удаан жаргаарай гэж хүсээд ингээд бид нэр энэ бэлгээ. Зүү орооч нөгөө зүү ороосон юу хүлээ? Зүү орооч ойсон дайл ёо ямар гоё. Янз юм байна. Жинхэнэ сэтгэл шингэж өөртөө гараараа ойсон. Ийм гоё юм ээ. Хөөргөний дайлаг. За хөөргийг нь өхөн олдох байлгүй гэж гисэн штэ одоо мэдгүй. Шилэгээ жоо. Энэ 12 дугаар хараад хөрөгийг хараад амьдж байна. Юу хөрөгийг хийх юм гэж ярьдаг. Энэ үшмэн одоо миний асуулт юм байсан. Ийш гисгэ дарга хийж байгаа үнэ малтай залгав сайхан байдаг. Одоо хүний нас миний нас уудаг засууж тийм болоод энэ юм. Ийш явж байгаа юм юу одоо юм гэж хайсан тийм бас байна. Está fazendo bem por ti, Michi. Aí ele tem assim, ele tem ali embaixo do outro, outra voz que ele tem na sua vida. За баярлалаа. За манай энэ 12 дугаар хороод амьдтыг нэ сая энд юу болоод иргээд ороод ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ шууд хөөрөг бэлгэлэхээр болжээ. Манай энэ өөрөө хэвтэй лээ. Манай энэ 76 настай юм маань хөөргөний дайланд шууд хөөрөг бэлгэлэхээр боллоо гэж. Merci je zalo. Ой, хоошрыг дүүний маа. Хоошрыг хийж байгаа. Бачаа хоол хийж байгаа. Тэрээ хоошрыг хийж өөрийнхөө хоошрыг хийж өгөх гэдэг байна. Хоошрыг хийж хийчээд юм. Арайхаа хоошрыг. Хоошрыг гарцсан багаашаа ачуулаач. Чот биднээс нэг нь очоод хоошрыг аваад ирээ. Би ороо айсан. Танд би хөөргөж өгнө мэд үү? Сайхан хөөргөж танд өгсөн байх. Стати ордоста удаан дэрэнтэй. Хөрөө амжиж байна. 12 дугаар хорооны засаг дарга. Засаг дарга түрүүлжлээс хойш бидээс холбоотой засаг дарга чадлаараа асуулт хийж байгаа. Тэрний гацч өөр хэрэгтэй байдаг. Тэгээд өөрөөх нь шишүүтэй тэгээд юу гэхээр энэ байшингийн тогийг нь тусны татчихгүй байна. Энэ хөө
Өдөр насыг насаж яваа юм сайхан боороо байдаг. Хорооны хүмүүс байг асаж адамжиж орж гарч ингэж явдаг. Манай эмээ маань бол өөрөө их сайхан сэтгэлтэй. Хүнийг дандаа үнсэн сайхан ерөөж явдаг. Ийм үедээ өсөв байдаг. Тэгээд энд хорооныхоо иргэдийн хүмүүс эмээтэй бас авахандаа бас их баярлалаа. Үнэхээр бас нэг зөв их ажил хийж өшөө тустай ажил хийж явдаг. Ахандаа бас иргэдийн хамаас үстэй баярлалаа гэж итгэл зөв бахаа. Тэгээд хорооныхоо бас зүгээс өөрийнхөө зүгээс эмээтэй бас сайн баяртай болж байгаа юм чи яах вэ? Энэ одоо гочтой сайхан зургийг бас бэлгэлж яа. Тэгээд та сайхан өлгөөрэй гэж. За баярлалаа. Тэр гүйж байгаа нь бодоод би юм шиг байна те. За тэгээд манай чиглэлтэй дөрвөөс бас ахантаа ажил болгоо. Эмээтэйс манай өтөртөө дөрвөөс бас. Эмээтэй бэлгээрээ. За иш. За. Цаасу хинтэр тэрнаа. За эмээтэй үсэлч. За хасаатаа луурна хан уграаштай. За манай энэ байшинг бол одоо босгож өгсөн тийм ээ. Хөвсгөлөөс авчирч одоо өөрөө барьж гардаж барьсан угнаа гэдэг ийм сайхан сэтгэлтэй за ухтгүй ялгаагүй уугаар юм шиг байна. Манай энэ хоёр чинь ер нь бол захиад би энэ хүн захиасан энэ хүн маань байшингийн бүх юмыг авчирсан. Энэ дотор бүх юмыг хийсэн. За энэ хүн маань бол ер нь гардаад энэ байшин босгоцсон байхгүй. Монгол эхнэр нэр энэ хоёр маань одоо ингэж. Гэхдээ байшин маань одоо жоох юм дутуу байгаа. Энийг өнөөдөртөө дуусгаад маргааш тэгээд маш их баярлалаа. За баярлалаа энийг өмнөөс үгээр баярлалаа. За. Лас миклэд бай. Лас надад энэ зүгээс бүх хүмүүстэй энэ зүйлийг хүргээд тэгээд цаашдаа тэгээд бие биендээ тусалж дэмжиж гиндимдээ дээрээс чинь тэгээд дараагийнхаа ажилд бүгдөө туслахаараа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр энэ эмээтэй даруудад баашингийн дуусгаад оруулсандаа маш баяртай байна тэгээд бүх тусалж дэмжсэн аав ээж болон одоо тэгээд ах их чанартай тэгээд бүх Монголын түмэндээ баяртай гэж хэлээ да. За баярлалаа. За эмээг оолтоо наслаараа энэ байшин дээр олон жил амьдрал хийсэн. За. Тоонаас цаахаа хайрлаа гэж байна. За баярлалаа. За эмээтэй Нэтрих сайхан байртай болсаа. Энийг сайхан үчиртэй жоо энэ ахын мэдээ залуу. Их баярлж байгаа. Тэр ятэн уцаар одоо тийм сайхан үчиж явсан басаа. өөрийнхөө сэтгэл өрөөдөө би хоёр уцаа гэж үгүй. Нэг нь өрөөдөө уцныг надаа зуны уц юм байна. Зуны уцтай болсон юм байна. Өвлийн зуны уцтай боллоо. За. Тэгээ ууртнаас ч удаан яваараа. Яра батчмаа. За энэ аби зүрч. Яг суух та. Хөрөөнийхэн дараад нь тэгэрээ гой хөрөг үчин шүү тань. Эндээ таньж байгаа үү? Одоо таньж. Фрижээр таньж надад харж байгаа. За тэгвэл дайсан хаана нэ? За түүнийг хайр өгөх юм Эмээ тийш суу цаа. Цаа та. Нэг цаг ий. Ахах тэр цаан харж. Яа, ганга өрхтөө болсон шүү дээ. Одоо нэг хөргийн юу авч хийгэрээ. Одоо тэр юу вэ? Одоо юу гэдэг чулуу вэ? Бачрээ энэ чи захтэр яахаа юм гээд захваа энэ жиг чадхүнээ. Зон дотаа хэрэг юм гэж тэгээ. Оо за. Энийг төрөвчтэй. Оо яхээс. За.
Та ч одоо тийм үнэхээр амны ишигтэй юм аа. Дайд нь үрэлэнгүүд хөр нь ороод ирлээ шүү дээ. Тэ? Яасан ч шууд газар дээр орсон. Газар дээр шууд. Намайг гэсэн дараа тийм юм чинь задан байж яа. Чарын хиттэй байсан баг. За. Одоо энэ дэмэ 80 гарсан байхаа. Айн тав гэж юм. Энэ одоо ч мөнгө юу? Тэг. Мөнгө. Мөнгөтэй гэсэн юм аа мөнгөө зааш. Тэр сайхан болгоны бүх. Анде тэндээ сайхан мөн. Яа энэ бол гараар ойсон зүү орооно гэдэг. Амар хөдөлгөж ингэж гараар ойсон. Зүү ороож ойсон дайл гэдэг л. За хөөргөө. Одоо хүмүүстэй хөөргөл штэ. За 500 мянга өгдөө шүү. Тамхилж ш. Та тамхилж. 신후갱 얼셔